16 дугаар хэсэг 11 Сэрснэн Франц сэрэхэд эргэн тойрон байгаа зүйлүүд нь зүүд нойрны үргэлжил мэт байлаа. Гунигт харц шиг нарны цацраг дөнгөн данган нэвтэрч байгаа булшны ёроолд байгаа юм шиг дүнд санагдав. Гараа сунгавал нүцгэн чулуу баригдлаа. Тэгэд өндийч харвал маш зөөлөн англин үнэртэй хонин ардсан дээр цуваа нөмрөөд хэвтэж байлаа. Зүүдлэн үзэж байсан юм алга болж, булшин дотроос гарч ирсэн мэт баримл унтаж байх хооронд нь алга болоод сэрэгт нь байхгүй байлаа. Гэрлийн туяа өөд хэд алхав. Оргилон байгаа зүүд нь энгийн тайван үнэн байдлаар солигдов. Агуй дотор байгаагаан ойлгож хагас дуграг үүд рүү очин цэнгэр тэнгэр хөхөмдөг далайг олж харлаа. Өглөөний нарны илч далаан долгио агаарыг гийгүүлнэ. Эрэг дээр далайчид суугаад юм ярин энээлдэж байна. Эргээс 10-атхан алхмын зайтай газар зав зангуун дээрэн найган дайвалцсан. Духойд нь сэнгэнэн үлээх ариун салхийг амьсгалан хэдэн минут зогсов. Цохио хадан дээр мөнгө мэтэд цагаан хөөс үлээн байгаа долгионы чимээ чагнан ялангуяа зүүд нойрны дараа гоцсойхон санагдах өглөөний гоо үдсгэлэнд алмайрын зогсов. Агуу сайхан тайван цэнхэр байгалийн амьдралыг хараад өөрийн зүүдний хуурамч худал болохыг мэдрэн үнэн байдал ухаан санаанд нь орж ирэв. Франц арал дээр хурж ирснээ хоройтой бараа тэгчдийн толгойлогчтой уулзснаа газар дор хордны баялаг чимгийг сайхан зууш халбаг гашин шиг дурсан саналаа. Гэвч шиг өдрийн хурц гэрэлд гараад ирэхэд энэ учрал наан хаяатал жилийн өмнө болж өнгөрсөн юм шиг санагдав. Зүүдэлсэн зүүд нь ухаан санаанд нь тод байх бөгөөд бодол сэтгэлийн эзлэнэ. Шөнийн турш энхрийлэн байсан дэрхий үзэгдэл заримдаа далайчдын дунд, заримдаа гялалсан байгаа хад чулуун дунд, заримдаа ганхан байгаа завин дээр харагдах шиг болно. Тэгтэн толгой сэргэлэн бие амарсан байлаа. Бие хөнгөн бөгөөд цэвэр агаар дүүрэн амьсгалж мандаж байгаа нарны дулаан элчинд нүрээ тосон эйн. Совоолог алхалан далайчид руу очлоо. Цаад уулан төөнийг хараад босож завны эзэн өөдөөс нь хурж ирэв. Эрхэм дээдэс Синдбад далайчин таны өмнө бүхий ёслоод салахас гүйцэтгэж чадаагүй явсандаа хязгааргүй харамсаж байна гэж хэлээрэй гэсэн. Маш яруу хэрэгээр малаага явуулсан учрыг мэдээд таныг уучлах байхаа гэж найдаж байгаагаан хэлүүлсэн шүү. Гэхэд тэгэхээр энэ бүгд цөм үнэн гэж үү найз минь? Гэж Франц асуугаад энэ арал дээр намайг хаан хүний ёсоор хүлээж аваад унтж байхад нь яваад өгсөн хүн үнэхээр байна уу? Гэв. Бага юм. Бүх дарвуулан дэлгсэн хөлгөн тэр явж байна. Хэрвээ та дуран байгаар харвал онгоцон дээрх хүмүүсийн дотор нөгөө эзнийг олно доо. Гэд Гайтано Корскийн өмнөд үзүүрийг чиглэн яваа бяцхан хөлгийн зүг заалаа. Франц дуран байган авч нүдэндээ тохируулан тавиад заасан зүг рүү нь харав. Гайтано андуурсангүй. Онгоцны тавцан дээр өнөөх хачин хүн өөрийнх нь адил дуран байрын арал үүд харж зогсно. Урд өдрөн зочнон хүлээж аваад өмсөж байсан хувцастайгаан салахас гүйцэтгэхийн дохио болгон алчуураараа даллан байлаа. Франц алчууран гаргаад хариу даллав. Хормын дараа хөлөг онгоцон дээр цагаан утаа гарч онгоцны хитгэнээс гоёхноор тасран тэнгэрүүд алгуурхан дэгдэхэд Франц бууны сулхан дуу сонслоо. Сонсож байна уу? Тантай салахас гүйцэтгэж байна гэж Гайтано хэлв. Франц бууган авч тэдний хоорондох зайг буундуу давж хүрч чадна гэдэгт найдахгүй ч гэлээ буудав. Эрхэм та одоо юу гэж тушаахсан бол? Гэж Гайтано асуухад нь юуны өмнө бамбарасаа гэв. Ойлголоо эзэнтэй гэж хэлээд та шидэт ордонд ордог хаалга ирэх гэж байна уу? Хэрвээ энэ ажил зугаатай санагдаж байгаа бол эрхэмсэг танд амжилт хүсье. Би танд одоохон бамбар олж өгье. Энэ санаа намайг тайван суулгахгүй байгаа юм. Би 3-4 удаа ирж үтсэн боловч эцэст нь болчихсон. Гэснээр бамбар асааж эрхэмсэг хүнд өглөө.
Жованны тушаалыг гүйцэтгэхэд Франц бамбарыг авч газар дор орлоо. Хойноос нь Гаэтано дагалдан оров. Тэр ардсан дээр ундаж байсан гад мэднэ. Гэвч агуйн ханыг гэрэлтүүлээд юу ч олсонгүй. Утаа тортог болсныг харж үүнээс өмнө олон хүн ингэж ирж байсан болохыг мэдэв. Гэвч ирээдүй шиг нэвтэрхийн аргагүй боржин чулуун ханыг наривчлан үзлээ. Өчүүхэн төдий завсар дайралдах бүрд ангийнхан хутгийг шааж үзнэ. Овгор товгор бүрийг онгоох болов уу гэж дарна. Ямар ч үр ашиггүй 2 цагаан дэми өнгөрүүлв. Эцсүүлд нь өөрийн бодлоос ухарч Гаэтано дийлв. Францыг эргдэр буцаж ирэхэд хөлөг онгоц алсад өчүүхэн цэг төдий юм харагдаж байлаа. Дурамбай авч харсан боловч юу ч ялган таньж чадсангүй. Гаэтано түнд зэрлэг ямаа агнах гэж ийшин ирснийг нь сануулв. Франц үүнийг огт мартчихсан байжээ. Тэгээд буугаан авч зугаацсан цэнгэх гэж яваа биш. Харин алба гүйцэтгэх гэж яваа хүн шиг арал дээгүүр хийсэн яваад 15 минутын дотор 1 янгар 2 ишиг агнав. Гэвч эдгээр нь эрмгийн догшнорон зээртэй төстэй гадна талаас нь тэжээвэр гэрийн ямаатай адил байсан учраас Франц тэдгэрийг ан гэж үзсэнгүй. Түүнээс гадна санаанд нь огт өөр юм бодогдож байлаа. Өчигдөр үдээс хойш 1001 шинийн үлгэрийн баатар болсон бөгөөд санаа бодол нь агуй руу байн эргэж буцна. Хэдийгээр эхний удаа амжилтгүй ирсэн боловч эрлээ дахин үргэлжлүүлж энэ завсар нэг ишгэн шарж бай гэж Гаэтано тушаалаа. Энэ удаагийн эрэлт нь маш удаан үргэлжилж Францыг буцан ирэхэд ишгийг аль хэдийнэ шаржхаад өглөөний цог бэлэн болчихсон байлаа. Урд өдөр нь хачин жигтэй эзэн хамт хоол идэхгүй юу гэж урьж ирэхэд сууж байсан байран дээрэн сууж Корскийн зүг явж байгаа цахлаа шуу шиг цагаан онгоцыг дахин харлаа. Энэ юу болж байна? Эрхэм Синдбад Малага орохоор явлаа гэж танад хэлсэн байхаа. Гэтэл миний бодоход тэр Порто Векио руу шууд явчих шиг боллоо. Гэж хэлэхэд хөлгийн эзэн өөдөөс нь энэ хөлөг дээр Корсын 2 дээрэмчийн вагта мартаа юу? Гэж асуув. Нэрээ тийм. Тэгээд тэднийг эрг дээр буулгах гэж яваа байх нэ? Гэж Франц асуулаа. Чухам хүү тийм. Энэ хүн бурхнаас ч тэр чөтгөрөөс ч айдаггүй. Хөөхий болсон хүнд тус хүрэхин тулд замаасан 50 бэр хазаахнаач бэлхэн хүндэ гэж л ярьцгаадаг юм. Харин ийм тус нь тэр хүнийг буян төйлийн үйлдсэн улсын засгийн газартай маргалтахад хүрэх юм биш үү? Гэж Франц хэлэхэд нь тэглээгээд юу болох вэ? Гэж Гаэтано энэмсэглэн хариулаад. Засаг захиргаа түүнд ямар хамаа байна? Сохор зоосны төдий ч бодохгүй. Хойноос нь хөөгд үзэлдэ. Нэгдүгээр донгоц нь хөлөг онгоц биш шувуул гэсэн үг. Ямар ч байсан сайн хөлөг онгоцноос 3 зангилагаар төрүүлнэ. 2 дугаард тэр зөвхөн эрг дээр гарвал боллоо. Түүнд энэ тэндгүй найз нөхөд бий гэв. Энэ бүхнээс үцхэд Францыг дайлсан Синдбад бол газрын дунд тэнгисийн эргэн дагуу хоройтой бараа тэгсэд дээрэмчтэй холбоо харьцаатай байдаг хачин янзын хүн болох нь тодорхой байлаа. Одоо Францыг Монте Кристо арал дээр торгоох юу ч байсангүй. Агуй нууцыг тайлах бүхэл найдвараа алдаад явхаар завдаж завиан бэлтгэж бай гэж далайчдад тушаагаад өглөөнийхөө 100 шиг зооглов. Хагас цагийн дараа завиндаа суусан байлаа. Франц сүүлийн удаа өнөөх хөлөг онгоцойд харахад Порто Векио буланд орж нүдэнд харагдахгүй боллоо. Франц хөдлөх дохио өгөв. Зав хөдлөх яг тэрхэн үед хөлөг онгоц харагдахгүй болжээ. Хөлөг онгоцны хамтаар өнгөрсөн шинийн явдлын сүүлчийн улмөр, оройн зууш, Синдбад, Гашишпа баримлууд алга болж одлоо. Зав нь бүтэн өдөр шөнө яваад маргааш өглөө нар мандахад Монте Кристо арлын бараа тасарлаа. Франц эрг дээр буумагц адал явдлынхаа тухай төр мартаж Альбер де Морсерийн хүлээж байгаа Ром хот орохын тулд дээдсэн хүрээлэнгийн ёс журмуудыг дөргөн гүйцэтгэхээр яарвчлав. Дараа нь замд гарч хагасан өдрийн өдөш шуудангийн сүйх тэргээр Галийн талбайд хурч ирлээ. Бидний дээр хэлсэнчлэн тэдэнд таслага бэлэн байлаа. Зөвхөн л
Эрхэм Пастринийн зочид буудлыг хүрэх үлдсэн бөгөөд гэвч Ром хот их хэрэг явдлын дуйлаан давтан гудамж зээлэр хүмүүс багталцахгүй дүүрсэн байх учраас тийм ч амархан хэрэг биш байлаа. Ромд жил бүр 4 их хэрэг явдал болдог. Багт наадам, улаан өндөгний баярын өмнөх 7 хоног, Бурхны хутгийг олсон баяр ба гэгэн Петрийн дүйцсэн өдөр болно. Жилийн бусад цагт Ром хот амьдрал өхөл хоёрын хоорондох эчээний байдалтай энэ ертөнц нөгөө ертөнцийн хоорондох буудал нэг ёсны яруу найраг уран гайхамшиг өвөрмөц байдалтай үдлэх газар болдог байлаа. Франц ийм үед нь 6-7 удаа ирсэн агаад жилээсчид улам сайхан уламж эдшидийн юм шиг санагддаг ажээ. Франц улам олширан мигнэж байгаа олонний дундуур чиглэлдэн явж зочид буудлыг хүрлээ. Эхний асуултанд нь хүн олонтой зайгүй зочид буудлын үйлчлэгчдийн ердийн заншилаар Лондон буудалд түүнд байр хаалгадаа гэж их л ширүүн хариу дугарлаа. Тэгэхэд нь нэрийн хуудсан эрхэм Пастринид явуулж Альбер де Морсерийн нэрийг ч дурдаад авлаа. Энэ нь тусвалж эрхэм Пастрины өөрөн гүйн гарч ирээд эрхэм хүний биеийг хүлээлгэн жилээсэндээ уучлал гуйж газарчилж явсан хүний гараас лааныхын суурийг булаан авч өөрөн Альбер де Морсер дээр оруулж өгөхөөр дагуулж явтал цаадах нь өөдөөс нь гарч ирэв. Захиалсан байр нь 2 жижигхэн унтлахын өрөө, нэг хүлээн авах өрөөтэй ажээ. Унтлахын өрөөний цонх нь гудамж руу харсан байна. Энэ нь буудлын эзний хэлснээр үнэлж баршгүй давуутай зүйл байлаа. Энэ давхрын бусад бүх тасалгааг Сицил ч юм уу, Малт ч юм уу нэгэн баян хүн хөлстөн авчээ. Хаанхын хүний буудлын эзэн яг таг мэдэхгүй гинэ. Энэ бүгд маш сайн. Эрхэм Пастрин гэж Франц хэлээд одоо бид хоол идмээр байна. Харин маргаашаас эхлээд сүйх тэрэг хэрэгтэй те. Гэхэд зочид буудлын эзэн орой хоолны тухайд гэвэл одоохон авчирч өгнө. Харин сүйх тэрэг гэдэг чинь гэхэд юу гэж хэмээн Альбер дуграад байцаарай. Байц. Эрхэм Пастрини эн чи юу гэсүг болж байна? Бидэнд сүйх тэрэг хэрэгтэй гэв. Эрхэм минь бид түүнийг бүтээхийн тулд чадхал бүхнээ хийн. Танд амлаж чадах юм энэ л байна да гэж буудлын эзэн хариулв. Тэгээд бид хизээ хариуг нь авах вэ гэж Франц асуухад нь маргааш өглөө гэж эзэн хариуллаа. Тэр юу авах вэ? Илүү хөлс өгнө. Тэгээд болоо биз? Мэдээж хэрэг шүү дээ. Дрек 12-оос жирийн өдөр 25 франкаар бүтэн сан өдөр ба баяраар 30-35-аар авдаг. Дээр нь 5-ыг нэмчих. Тэгвэл 40 болно. Ингээд л гүйцээ гэж Альбер хэлв. Эрхэм минь 2 дахин илүү хүн төлөөдч юм олж чадахгүй байхаа гэж би эргэлзэж байна. Тэгвэл миний замын сүйх тэрэгэнд морь хөлжөхдөө замдаа л жаахан муудчихсан байх. Тэглээгээд муу юм алга. Морьд ч олдохгүй те. Альбер чухам юу ярьж байгааг ойлгохгүй байгаа хүний харцаар Францод хараад. Франц, танд энэ ямар шүү санагдаж байна? Морьд олдохгүй гин. Гүй ядахтан шуудангийн морьдч олдохгүй гэж юу? Аль хэдийн 2-7 хоногийн өмнө тараагаад авчихсан. Одоо зөвхөн шууданд хэрэгтэй л үлдсэн. Та үүнийг юу гэж хэлэх вэ? Гэж Франц асуухад Альбер би ямар нэг зүйл ухаанаас хэтрээд ойлгохдохгүй болчихвол түүн дээр нь зогсоод байдгүй. Өөр сэдвийг ярьдаг заншилтай хүнтэй. Эрхэм Пастрины гуй. Оройн хоол юу болж байна? Оройн хоол бэлэн. За тэгвэл хоолоо идэхээс л эхлэе те. Сүйх тэрэг морьтгээ яах вэ? Гэж Франц асуулаа. Найз минь бүү санаа зов. Олдно. Харин мөнгөө нарилж л болохгүй. Тэгээд дөр мөнгөтэй төрөвчтэй цагт болохгүй бүтэхгүй юм гэж байдгүй хэмээн үздэг үзэл баримталдаг Морсер оройн хоолыг зоглжоход тарвах шиг унтаж 6 морь хөлсөн сүйх тэргээр багт наадам үзэж байна гэж зүүдлэв. 12. Ромын дээрэмчид. Маргааш өглөө нь Франц төрүүлж сэрээд хонхон дуургалаа. Хонхны дуу намдаж гүйцээгүй байтал Пастрини өөрөө орж ирэв. Тэгээд Францын асуухыг ч хүлээлгүйгээр харж байна уу? Би өчигдөр сүйх тэрэг олж өгнө гэж ам алдаагүй сайн болж. Та нар дэндүү орой хөөцөлдөж дээ. Ромд одоо нэгч сүйх тэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 өдөрт нэгч сүйх тэрэг олдохгүй нэ гэж хэлв. Тэгэлгүй яах вэ? Чухам хамгийн хэрэгтэй өдрүүдэд тэр шүү дээ гэж Франц хэлэхэд Альбер орж ирээд юу гинэ? Сүйх тэрэг байхгүй гинөө гэж асуув. Найз минь, та таачглаа.
гэж Франц хариулв. Хэлэгчим алгадаа. Танаа мөнхийн хот чинь. Гэхэд Пастрини Христос ертөнцийн нийслэлийн нэр хүндийг ирсэн гадны хүмүүсийн өмнө өндөр байлгахыг оролдон ням гарагийн өглөөнөөс мягмарын орой хүртэл сүйгтрийг олдохгүй байх нь гэж хэлэх гэсэн юм. Харин бүтэн сан өдөр болтол та минь хүсвэл 50 сүйгтрийг олж өгч болно гэв. Энэ бол арай дээр хэрэг. Өнөөдөр чи пүрэв гараг ням гараг юу болохыг хэн мэдхэв гэж Альбер хэлв. 12 мянган хүн нэмж ирээд байдал улмал дордондоо гэж Франц хариулахад найрсаг нөхөр минь маргаашиг бодлоггүйгээр өнөөдрийнхөө л сэтгэл хангалуу явъя гэж Морсер хэлв. Үгүй ядахтан бидэнд цонх олдно байгаа гэж Франц асуулаа. Цонх хаашаа харсан юм? Мэдээж хэрэг Корсоро. Та тохуурхаж байна. Цонх гэж эрхэм Пастрини дуу алдаад бололцоогүй хэрэг. Огт болцоо байхгүй. Палацио Борьягийн 6 дугаар давхарт ганц сул цонх байсан. Оросын нэгэн таажид өдрийн 20 цехинээр өгч гисэн гэж хэлв. Тэгэхэд залуу хүмүүс гайхан бие биеийн харлаа. Найз минь. Одоо тэгээ яах хэрэгтэй болж байна вэ? Гэж Франц Альбердан хэлээд Венецт л багт наадам өнгөрөх үү. Тэнд сүйгтрийг олддоггүй мэгэхэд зав олдно доо гэв. Хархивч үгүй гэж Альбер хариу дуграад. Би Ромын багт наадмыг үзэх гэсэн болохоор модон хөл хийж байгаад ч болох нь үзэндээ. Гэхэд Франц хажуугаас нь орж сайхан санаа байна. Ялангуяа Моколити бөхөөхийн тулд Полишинел, Вампри, Исланд нутгийн дээрэмчид шиг хувцлая. Тэгвэл толгой иргэм их амжилт олно доо гэв. Эрхэмсэг та нар ямар ч байсан ням гараг хүртэл тэрийг авахыг хүсгэсэн болов уу? Мэдээж хэрэг. Та биднийг ямар нэг бичээч шиг Ромын гудамжаар явах юм гэж бодоогүй үсттэй гэж Альбер хэллээ. Эрхэмүүдийн зарлиг ёсоор гүйцэтгэе гэж Пастрини хариулаад харин сүйгтрийг өдөртөө 6 пиастр хөлстэй гэдгийг урьдчилан хэлье. Гэхэд нь найрсаг Пастрини гэж Франц үгийн тосон аваад бид манай хөрш саятан биш болохоор танд урьдчилан хэлье. Би 4 дахь удаахан Ром дэрж байгаа учраас сүйгтрийг жирийн өдөр, баяр ёслолын өдөр, бүтэн сан өдрүүдэд ямар хөлстэй байдгийг мэднэ. Танд 3 өдрийн хөлс болгож 12 пиастр өгнө. Өнөөдрийнх, маргаашийнх, нөгөөдрийнх. Тэгэхээр та тэмч муугүй хожоо олох болно гэв. Ёол да эрхэм минь хэмээн Пастрини тайлбар тавихыг завдтал. Хүндэт эзэн та өөрөө л мэд. Дураараа л бол. Эсвэл би таны тэр хөслөгчтэй өөрөө ярих уу? Би түүнийг сайн тань. Хуучин танил маань байгаа юм. Надаас баггүй юм тоньсон шүү. Тэгэхээр хойштийнхоо бодоод миний хэлж байгаагаас ч баг үнээр над хөлслүүлэх байх. Тэгвэл та өөрийн буруугаар хоорондох зөрөөг нь олж авч чадахгүй хоцорно гэж хэлэхэд эрхэм Пастрини дийлцснээ хүлээсэн Итали хүний инээдэр инээмсэглэж та өөртөө яршиг учруулж яах нь вэ? Танд үйлчлэл хийх хичээе. Та сэтгэл хангалуун байх болно гэв. За тэр сайн байна. Төрөний лингэх байсан юм шүү дээ. Сүйгтрийг тэгээд хизээх хэрэгтэй вэ? Цагийн дараа үүдэн дээр ирсэн байх болно. Нэринч цагийн дараа сүйгтрийг ирж залуу хүмүүсийг хүлээн зогсож байлаа. Энэ нь Ердийн өртөөний тэрэг байсан бөгөөд баяр наадмын үеэр сүйгтрэг гэж өргөмжлөн нэрлэжээ. Гэвч залуу хүмүүс энэ тэрэгний энгийн байдлыг харгалзахгүйгээр багт наадмын 3 өдөр мэдлэлдэн хэрэглэвэл азтай улс гэж үзэх байлаа. Эрхэм дээдэс гэж газарч цонхоор шагаан хашгираад сүйгтрэгийг ордны үүдэнд аваачих уу гэж асуулаа. Италичуудын өргөмжлөн ярихтан дургүйг Франц мэдэх боловч ийш тийшин харав. Газарч өөрт нь л хэлсэн бололтой. Эрхэм дээдэс гэдэг нь Франц өрөн, сүйгтрэг гэдэг нь өртөөний тэрэг, ордон гэдэг нь Лондон зочид буудлаажээ. Италичуудын хэтрүүлэн өргөмжлөх авьяас энэ өгүүлбэрт бүрэн багтсан байв. Франц Альбер 2 доошон буулаа. Сүйгтрэг ордны үүдэнд хөрч ирэв. Эрхэм дээдсүүд тэргэнд сууж газарч байрандан үсрэн гарлаа. Эрхэм дээдсүүд хаашаа явгсан бол? Эхлээд Геген Петрийн сүмд, дараа нь Колизейд очие гэж Альбер жинхэнэ Парис хүний ёсоор хэлв.
Гэвч Альбер гэгэн Петрийн сүмийг бүтэн өдөр үзэж бүтэн сараар судлах гэдгийг мэдэхгүй байлаа. Гэгэн Петрийн сүмийг бүтэн өдөр үзэж өнгөрүүлв. Гэнтхэн хоёр найз орой болж байхыг мэдлээ. Франц цагаан харвал 4 хагас болж байлаа. Гэртэн харих хэрэгтэй боллоо. Франц тэрэгнээс буухтан оройн 8 цагт ирээрэй гэж хөтчтөн хэлв. Тэр Альберт Петрийн сүмийг нарны гэрэлд үзүүлсэн шигэн Колизег сарны гэрэлд үзүүлэх гэж хүсжээ. Найз нөхөртөө урд нь үзсэн хотон үзүүлж танилцуулж байхад дээр цагт явж байсан хүүхэнтэйгээ найзаагаа танилцуулж байгаа юм шиг их хөхүүн байдаг үлээ. Ийм учраас Франц өөрөө хөтчөд явах замаа зааж өглөө. Дэл Бологийн хаалгыг өнгөрч Сан Жовагийн гадна ханыг дагаж явж хаалгаар нь орох ёстой байлаа. Ингэж бол Колизе өмнө нь шууд гарч ирэх бөгөөд төвний үдсгэлэн сайхан зам дайралдах Капитолидч, Форумдч, Умард Септимийн дааман хаалгандч, Виа Сакрадах Антони ба Фаустны сүмдч дарагдахгүй байх болно. Хоолон идэхээр суув. Пастрини сайхан хоол өгнө гэж амласан байжээ. Нэрэнч хоол нь боломжийн ёжиж өгөх юмгүй байлаа. Хоолны дараа эзэн ирэв. Франц түүнийг магтуулах гэж ирж байна гэж бодоод цаашаа хөг бэлтгэн хэлтэл Пастрини үгийг хэлүүлсэнгүй таслаж "Эрхэмсэг танд би баярлалаа. Гэвч би ийм үг дуулах гэж ирээгүй" гэж хэлв. "Тэгвэл та бидэнд сүйхтэрэг оллоо гэж хэлэх гэж ирсэн биш үсттэй?" гэж Альбер Ромул навчин тамхиан татанган асуув. "Тэрч баг хэрэг. Эрхэмсэг таныг энэ тухай бодхон болооч гэж би зөвлөх байна. Ромд ч болохгүй юм гэж байдаг. Танд болцоогүй л гэж хэлсэн бол өнгөрсөн хэрэг. Парист бол хичнээн таатай гэж. Хэрвээ танд ямар нэг юмыг байхгүй гэж хэлвэл 2 дахин өндөр өнөгч. Тэгвэл хэрэгтэй юмаа дор навах болно." Франц хүмүүхэн тэгж ярьдаг юм да гэж шарн хөдөлсөн Пастрини хэлээд "Тэгвэл тэд яах гэж ингэж жуулчилж явдаг юм бол би ойлгохгүй юм" гэв. Тэгэхэд Альбер тамхиныхаа утааг тогтуухан үлэнгэн дайвалжсан. "Тийм учраас л бидэн шиг тэнэгүүд ухаангүй амьтад ингэж жуулчилж явдаг юм. Ухаантай хүмүүс бол ээлдрийн гудамж, гантын цэцэрлэг, кофедэ Парис дахь шилтгэндэн тайван сууж байхыг дээрд үздэг юм да" гэж хэллээ. Альбер дээр дурдсан гудамжинд сууж өдөр бүр дэгжин цэцэрлэгт гудамжаар зугаалan хоол зөгчтөнд сайн харьцаатай байвал хоол олж идэж болдог, ганц кафед хоол иддэг гэдгийг тайлбарлах хэрэг байсангүй. Альберийн хариултыг бүрэн ойлгоогүй эрхэм Пастрини юу ч хариулсангүй дуугу зогсов. Тэгэхэд Франц дэлхийн байдлын тухай бодож байсан эзний бодлогыг тасалж "Гэсэн ч та бидэнд ямар нэг юм хэлэх гэж ирсэн чухам юу юм бол?" гэж асуулаа. "Таны хэлдэг зөв. Тэгэхээр ийм байна. Та 8 цагт сүйхтэрэг өг гэж тушаасан юм а? Тэгсэн. Та Колосио үзэх гээё. Та Колизег хэлж байна уу? Энэ хоёр ялгаагүй. Тийм байж. Та хөтчөд Дэл Попологийн хаалгаар гарч Сан Жованнын гадна ханыг даган явж хаалгаар нь орох юм хэлсэн үү?" "Яг үнэн. Ингэж явж болохгүй." "Болохгүй? Үгүй л дээ, маш аюултай." "Аюултай гинэ? Яагаад тэрв?" "Алдарт Луижи Вампас болоо тэр." "Найрсаг эзэн минь, эхлээд танай тэр алдарт Луижи Вампа гэдэг чинь хэн гэж вэ гэдгийг хэлээд л. Тэр Ромд их алдартай хүн байж болно. Харин Парист бол огт дуулдаагүй юм байх чинь." "Яалаа гинэ? Та түүнийг дуулаагүй хэрэггүй." "Тийм аз тохиолдсонгүй л дээ. Та түүний нэрийг хизээж сонсоогүй юм гэж үү дээ?" "Хизээж сонсоогүй." "Тэгвэл мэдэж авал да. Энэ бол Дече Зарис Каспарино хоёр ч дэрэгдэн зүгээр л банднэр болох тийм сөрхий дээрэмчин хүн." "Анхаараарай Альбер" гэж Франц дуулдаад "Одоо л дээрэмчин гэж гарч ирэх нь" гэж хэлв. "Найрсаг эзэн минь, би таны нэг ч үгийг итгэхгүй гэдгээ хэлье. Тэгэхээр та хичнээн л ярил яр. Би сонсч буй." "За. Урд нэг хүн байж гин. За хэлв яраарэ" гэв. Пастринигва хоёр найзын арай ухаалгана гэж санагдсан Франц руу эргэж харлаа. Хөөрхий амьтанд зөвийг өгөх хэрэгтэй. Төвний амьдралын туршид зочид буудалд зөөн биш Франц хүн ирсэн авч тэдний ухааны зарим чанар түнд ойлгогдохгүй хэвээр хоцорчээ.
Тэгээд Францууд их л ноцтой царайгаар хараад "Эрхэм та хэрвээ намайг худалж гэж байгаа бол би танд хэлэх гэж бодсон юм хэлхийн хэрэгчиг алга. Гэвч таны тусын тулд л хэлсэн гэдгийг тайлбарлая." Гэхэд Франц үгийн тасалж "Хүндэт Пастрини, таныг Альбер худалж гэж хэлээгүй. Зөвхөн таны хэлсэнд үнэмшихгүй гэдгийг л хэлсэн. Тэгээд л тэр. Харин би таны хэлсэнд үнэмшиж байна. Та ярил л да." Гэсэн ч та миний ярьж байгаад эргэлзээд байвал гэхэд Франц бас л үгийн тасалж "Та чинь Кассандраас жилүү гомдомтгой хүү юм аа да. Тэр холыг харагч хүн байсан. Хэдий тийм боловч хинж тэр хүүхний үгийг сонсдог байсан шүү дээ. Гэтэл таны хувьд бол ярилцж ирсэн хүмүүсийн тал хувь нь анхааран чагнаж байна. Та суугаад эрхэм вампа гэдэг чинь хэн болохыг ярил да." Энэ бол алдарт Мастрилигаас хойш үзэгдэж дуулдаагүй дээрэмчин гэдгийг би танд айлтгсан. За тэгвэл би хөтчөд Дэл Пологийн хаалгаар ороод Сан Жованны хаалгаар гарч ирнэ гэж хэлсэнтэй таны энэ дээрэмчин ямар холбоотой болж байна вэ? Та нэг хаалгаар нь амар тайван ороод явчих нь харин нөгөөхөр нь гарч ирэх хэсэг дээр би эргэлзэж байна. Яагаад тэрв? Яагаад гэвэл харанхуй болмогцол хаалганаас цааш тавьхан алах аюултай. Бүр тийм гэж үү? Гэж Альбер асуув. Итгэхгүй байгаад нь сэтгэлдээ гүн гомдсон хэвээр байсан Пастрини гуай "Эрхэм байс. Би үүнийг танд биш, тантай хамт яваа хүнд хэлж байна. Энэ хүн Ромд ирж байсан болохоор энд ийм юмар тоглоом наадан болгодоггүйг мэдж байгаа байхаа" гэж хэлв. "Найз минь" гэж Альбер Францад хэлээд "Сонин гайхалтай учрал тохиолдол бидний гарт аяндан орж ирэх нь. Бид сүйх тэргийн гар буу, урт буу, хоёр амтаа буугаар зэвсгэлээд явъя. Луижи Вампа яваад ирэг. Харин тэр барьж авахгүй. Бид түүнийг барьж авна. Тэгээд бид Ромд орж тэр алдарт дээрэмчнийг гэгэн хутагт хамбал амд аваач өгнө. Хутагт лам биднээс шанд нь юу авах вэ гэж асууна. Тэгэхээр нэрлэхэлгүй хутагт хамбын сангаас сүйх тэрэг хоёр морьтой авч багт наадмыг сүйх тэрэгэн дотроос үзнэ. Ромын ардууд бидэнд баяр хүргэж эх орнон аварсан Курци, Граци хоёр шиг өргөмжлөн мандуулахын тухай яриад чи яхав те гэв. Альберийг ингэж сүр бодруулан ярьж байх хооронд Пастрини гуайн царайг зураачхан зурчмаар л байлаа. "Нэгдүгээрт" гэд Франц татгалзсан "Та тэр гар буу, урт буу, хоёр амтаа буунуудаа хаанаас олж сүйх тэрэгэн зэвсгэлэх гэв?" гэж асуулаа. "Миний зэвсгийн сангаас л биш. Пирачинд миний чинжаалыг хүртэл хурааж авсан. Таныхыг яасан б?" "Аква Пентэд намайг бас л тэгсэн." "Нарсаг эзэн минь" гэд Альбер хоёр дахь тамхиан төрөвчийнхээсээ асааж аваад "Ийм арга хэмжээл дээрэмчдэд үлэмж тохирондоо. Ингэж хураадаг явдал тэдэнтэй хойволцсон хэрэг шиг надад санагдах юм" гэж хэлв. Үг хэлэн олзч болох ганцхан ухаантай хүн болсон Францууд харж ямар нэгэн үл ойлгох юм амандан бутансан нь ийм зоримог тоглоом шоглоом эзэнд аюултай санагдсанаас тэгсэн болтой. "Эрхэмсэг та дээрэмчин довтлоход эсэргүүцэж болдгүй гэдгийг мэдэх байхаа. Өөрийгөө яагаад зүгээр дээрэмдүүлж болдгийм гэж бодоод зориг орсон Альбер. "Яагаад? Болдгүй гэдэг чинь юу гэсэн үг?" гэж дуулдлаа. "Тийм л дээ. Ямар ч эсэргүүцэл ашиг болохгүй. Гуу жалга эсвэл модны цанаас гинтэл гараад ирэх хэдэн 10 хүний өөдөөс та юу хийж чадах вэ? Тэд сөмөрөөл тан өөд буугаан чиглүүлэн шүү дээ. Чөтгөрав намайг алан левиз" гэж Альбер дуурлаа. Тэгэхэд Пастрини гуай Францууд "Таны найз нөхөр соёотой байх" гэсэн бололтой харцаар харав. "Хүндэт Альбер, таны хариулт сайхан бөгөөд Корнелийн үхэн левиз гэсэн үгтэй тэнцэхүйц байна. Гэхдээ тэнд Ромыг аврах тухай яриа байсан ч Ромж аврагдах учиртай байсан юм. Харин бидний тухайд гэвэл зугаацчил яваа улс зугаацсан цэнгэхээс болж амин өгнө гэдэг бол инэдэмтэй хэрэг" гэж Франц сөргөн хэллээ. "Бахуусын нэрийг барьж тангаргалъя" гэж Пастрини гуай дуу алдаад "Ёстой алт шиг үг байна" гэлээ. Альбер дарснаас аяганд хийж аваад баг багаар балгангаан үл ойлгох юм аман дотроо бовтнана. "За Пастрини гуай" гэд Франц үгэн үргэлжлүүлэн "Одоо найз минь тайвширч миний ширгүүцэхгүй байгаа та итгэсэн болохоор эрхэм Вампа гэдэг хэн болохыг бидэнд ярьж өгнө үү?"
Тэр чинь ямар хүн бэ? Малчин уу эсвэл экстэйц үү? Залуу хүн үү? Хөгшин хүн үү? Өндөр үү? Намхан уу? Бэд хожим түнтэй олонний дунд ямар нэгэн газар дайралдвал тань чадхаар дүрслэн хэлж өгөөч гэв. Эрхэм минь, би түүний хүүхэд байхаас нь эхлээд мэдэх болохоор түүний тухай хэн ч надаас илүү хэлж өгч чадахгүй. Бас тэгээд би нэгэн удаа Флорентинаас Аларти орох замаар явж угаад түүний гарт орсон юм. Тэгтэл миний аз болоход хуучин танил болохоон санаж намайг суллан тавьсан бөгөөд оронд нь надаас юу ч аваагүйгээр барахгүй надад сайхан цаг бэлгэлж өөрийнхөө түүхийг ярьж өгсөн юм да гэв. Цагаа харуулаач гэж Альбер хэлэхэд Пастрини хандаасныхан халаасыг уудалж хийсэн хүний нэр гүнгийн титмийн зурагтай туйлын сайхан цаг гаргаж ирэв. Энэ байна. Чөтгөр ав. Танд баяр хүргэе. Надад ч бас бараг энэ шиг цаг бий гэд хандаасныхан халааснаас цагаан гаргаж 3000 франкаар авсан юм гэв. Франц сандлан ойртуулаад Пастрины гуйг суухыг ураад та тэр түүхээ ярьж өгөөч гэв. Та зөвшөөрөх үү гэж эзэн асуухад нь хүндэт хүн та дураараа бол гэж Альбер хариулаад та чинь зогсож ирдэг лам биш шүү дээ гэж хэлв. Тэгэхэд эзэн тэр хоёрт мэхийн бөхөс хийлээ. Энэ нь Луижи Вампын тухай мэдэх бүхэн ярьж өгөхөд бэлхэн байгааг нь харуулжээ. Байцаарай гэд Франц ярьж эхлэхээр ам нээсэн Пастрины гуйг зогсоогоод та Вампыг хүүхэд байхаас нь мэднэ гэлв. Тэгэхээр тэр чинь одоо эдэрхэн хүн байх нэ гэж асуулаа. Залуу юу гинэ? Тэгэлгүй яахав. Одоо дөнгөж 22 тоо. Энэ жал хол явна зовлдоггүй. Альбер та үүнийг юу гэж үзэж байна вэ? 22 тон алдарших гинэ. Энж тоглоом биш дээ гэж Франц хэлв. Тийм ээ. Үүний насан дээр Александр, Цезар ба Наполеон дараа нь алдарсан хэдий ч багал амжилттай явсан юм да. Тэгэхээр таны ярианы баатар чинь дөнгөж 22 настай юм байна гэж Франц эзэн тондан үргэлжлүүлэн хэлв. Миний танд хэлсэнчлэн дөнгөж 22 хүрч байгаа юм. Ямар нуруутай вэ? Өндөр үү, намхан уу? Дунд зэрэг бараг залвал энэ эрхэмсэх хүн шиг гэд Альбер өд заалаа. Тэгэхэд Альбер мэхийн ёслоод зүйрлж ярьсанд нь баярлаа гэж хэлэхэд Франц нөхрийнхөө говцанд инээдний хөрч ярилда Пастрины гуй. Тэр чинь нийгмийн ямар ангид хамаардаг хүн бэ гэж асуулаа. Полистрийн Габри нуурын хооронд байдаг Сан Феличи гүнгийн эдлэн газарт жирийн малчин байсан юм. Помпинарт дөрөөд 5 наснаас эхлэн гүнгийн дажил хийсэн. Эцэг нь мөн малчин бөгөөд Аннид бяцхан сөрөгтэй хоньны ноос, хоньны бяслаг Ром хотод авчирч худалдаг байсан юм. Бяцхан Вампа багаасан их хачин зантай хөөхд байсан. Нэгэн удаа 7 настай байхдаа Палестрины ламд очиж ном уншихыг зааж өгөөч гэж гуйсан байна. Бяцхан малчин сөргөөсөн салж болохгүй учраас тийм жамар хэрэг биш байж л дээ. Харин сайн сэтгэлд лам нэр усч байхгүй борг гэж нэрлэдэг жижигхэн суурьнд өдөр бүр очиж ном уншдаг байж. Тэгээд л ламбуга Луижиг зам дээр хүлээж байгаад тэр дорон замын хажууд ном зааж өгч. Харин хичээл нь маш богино болохоор шавьягаан маш анхааралтай хичээнгүй байх хэрэгтэй болно гэж урьдчилан хэлжээ. Жаалхүү баярлан зөвшөөрсөн байж. Луижи малан өдөр бүр Палестринаас борг орох зам руу тууж аваа чинь. Өдөр бүрийн өглөөний 9 цагт лам үүгээр явж өнгөрнө. Лам жаалхүүтэй сувгийн эрэг дээр сууж бяцхан малчинхүү мөргөлийн номоор үсэг заалгана. 3 сарын дотор хүү уншиж сурсан юм. Гэвч энэ нь түүнд баг санагдаж бичиж сурахыг хүслээ. Лам Ром хотод цэвэр бичгийн багшид том үсгийн, дунд зэрэг үсгийн, жижиг үсгийн 3 загварыг захиж авчруулад түүнийгэн үзүүртэй төмрөөр занар дээр яаж бичихийг жаалхүү зааж өгсөн байна. Вампа малан хашчихад тэр оройгон Палестрины дархан дээр очиж том хадаас аваад түүнийгэн улайсгаж давтаад эрт цагийн үзгэрхүү маягийн юм хийж авсан байгаа юм. Тэгээд тэр маргаашаас нь хэдэн занрын ялтас олж яваад ажилдаа оржээ. 3 сарын дотор хүү бичиг бичдэг болжээ. Лам жаалхүүгийн итвэх зүтгэлийг хараад сэтгэл нь хөдөлж түүнд хэдэн дэвтэр бүүн өд үзүүрэлдэг тонгорохтой нь бэлгэлсэн байна.
Жаал хүүгийн суралцах ёстой шин шинжлэх ухаан дөрвчнхээс нь хөнгөн байлаа. Хүү 7 хоногийн дараа өдөн үзгэн өнөө хүмүүс төмөр үзэг шигэн сан хэрглэж чаддаг боллоо. Лам хүүгийн тухай Сэн Феличиг үнд ярьжээ. Цаадах нь малчин хүүтэй уулзахыг хүсэж түүгээр өөрийнхөө дэргэд юм бичүүлж уншуулж үзээд захирагчтан түүнийг барлагуудтай хамт хооллож сард 2 пиастрын цалин өгч бай гэж тушаасан байна. Луижи энэ мөнгөөрөө ном харандаа худалдан авдаг байлаа. Хүү юм дуурайлгах ербшийн авьяастай болохоор Жото шиг занар самбар дээр өөрийн хонь, байшин, модыг зурна. Дараа нь тонгоргоороо мод зорж янз бүрийн хэлбэртэй юм хийх боллоо. Алдарт уран баримлч Пенилли бас ингэж өөрийн үйл ажлыг эхэлсэн байгаа юм. Луижиас баг зэрэг дүү 6 настай жаал охин бас л Палестрины ойролцоо мал хариулдаг байлаа. Охин Вайлмонтод төрсөн өнчин ганцаар бөгөөд Тереса гэдэг нэртэй ажээ. Тэр хоёр хүүхэд малн нийлж хамт бэлчилтэн бие биенийхэн дэргэд сууж дэмиерэн энэлтэн тоглоно. Тэгээд өдөш болоход Сан Феличи гүнгийн малыг түшээгүн Червити малаа салгаж маргааш өглөө дахин уулзахаар болзоо тавиад тал тийшээ явна. Тэр хоёр энэ болзоогоо хизээч зөрчиж байгаагүй бөгөөд иймэрхүүгээр хамт өсөн торнов. Луижи 12 хүч, Тереса 11-тэй боллоо. Төвний хамт тэр хоёрын дөрөлхийн авьяас бэлэг хөгжсөөр байлаа. Ганцаардлын дунд болохол хэрээрэн Луижи урлагаар оролцсон хэвээр байв. Олон зантай заримдаа ямар ч шалтгаангүйгээр уйтгарлана. Заримдаа хөгжүүн хөөргөн түргэн зантай байх ба үргэлж яжилж байдаг байсан юм. Помпинаар Палестрины ба Вайлмонтны нэгч хүүхэд түүнд нөлөө үзүүлж чадаагүй бөгөөд тэрч байтугай түүний найз нөхөрнж болж чадсангүй. Түүний дур зоргоороо шаардлагатай юунд ч бууж өгдөггүй зан нь нөхөрлөл бүүхэл талтай байхыг ч няцаана. Ганцхан Тересал түүний хачин занг нэг харц, ганц үг, ганц дохоогоор номогдохно. Хүү эмэгтэй хүний гарын шидэнд бууж өгөх бөгөөд харин эрэгтэй хүний гар бол түүнийг зөвхөн хугалж чадхаас биш нугалж чаддаггүй юм. Тереза бол хөгжилтэй цаваа сэргэлэн боловч хэтэрхий амиа бодсон охин байлаа. Сан Феличи гүнгийн захирагчаас Луижи дөгдөг 2 пиастр ба түүнийг хийж Ром даваачиж тентхийн тоглоомын худалдаачдад худалдаг тоглоом болон бусад хэрэгтэй хэрэггүй зүйлээс орсон бүх мөнгө нь хуурамч, совд, хүзүүний шилэн зүйлд чимэг, алтан зүй авахд зарцуулагдана. Залуу найзын өгөөмөр өглөгчийн ачаар Тереза Ром хавийн хамгийн хөөрхөн, хамгийн гоё хувцастай тариачин авахаа байлаа. Хүүхдүүд бүтэн өдрийг тоглож, бейсэн зугаацуулан өнгөрүүлсээр өсөж л байв. Тэдний яриа, хүсэл мөрөөдөл дотор Вампа өөрийгөө дандаа л хөлөг онгоцны ахмад цэргийн жанжин эсвэл ямар нэгэн мужийн амбан сайдаар дүрслэх ба Тереза өөрийгөө үдсгэлэн сайхан хувцастай олон зарц дагуулсан баян хүүхэн болсон байхыг хүснэ. Тэр хоёр ингэж хүсч мөрөөдөн тоглож байгаад хонь малаа хашаанд нь аваачхаар салан явж хүсэл мөрөөдлийн өндөрлөг дээрээс гашуун зовлонд үнэн байдалдаа бууж ирдэг байжээ. Нэгэн өдөр залуу малчин гүнгийн захирагчид Сабинийн уулнаас чон гарч ирээд сүргийн хажуугаар шогшин явсныг үзснээ хэлв. Захирагч түүнд буу өглөө. Вампа зөвхөн үүнийг л хүссэн хэрэг байж. Энэ бууг Брэшийн сайн дархан хүн хийсэн бөгөөд Англи Карпин буунаас дутхгүй тусч байж. Гэвч гүн шаргацсан үнэг зохиж байгаад бөксийг нэмдэж түүнээс хойш хэрэглэхэн байсан байжээ. Вампа шиг мотор юм зордог хүнд энэ нь ямар ч төвөгтэй ажил биш билээ. Тэр хуучныг хэмжиж үзээд мөрөндөө тааруулан чухам юуг нь өөрчлөхийг бодож гаргаад маш гайхамшигтай сайхан сэлбэртэй бөкс хийж залгав. Зөвхөн энэ модон бөксийг хотод аваачиж хөдөлдвөл 15-20 пиастр дажгүй хүрэх байлаа. Гэвч тэр хөдөлдох тухай бодсонгүй. Буутай болох гэдэг түүний нандин мөрөөдөл байжээ. Хараат биш байдал, эргчлөөг сольсон орон бүхэнд эрлэх хүн бүрийн хүчрхэг нөхөрлийн хамгийн анхны хэрэгцээ шаардлага бол өөрийн эзнийг бусад хүмүүс тоон үзэх болгодог аимшигт хүчтэй довтлох ба хамгаалахын алинд ч үйлчилж чадах зэвсэгтэй байх явдал юм. Энэ үеэс эхлээд Вампа завтай цаг бүхнээ буудлагын дасгал зориуллаа. Тэр дарь сум худалдан авч юм бүхэн түүнд бай боллоо.
Сабины уулын хажуу дээр ургадаг нарийнхан чидун модны гол, олцхайж оройхон үрнээсээ гарсан үнэг, агаар талын нисэгч бүргэд эд бүгд цөм бай боллоо. Удалгүй мэрэгэн буудах болж анхандаа буу дуграх бүрт айдаг байсан Тереза залуу найз нь дуртай газартаа гараараа хадгачж байгаа юм шиг тийм цэцнэр сум шигтгэж чадах болсонд нь бахархан баярлах боллоо. Нэгэн орой нэрэнч тэр хоёрын сууж тоглодог газрын дэрэгдэх төглөөс чон гарч ирэв. Чон арав чалхсангүй өгтхийн оочлоо. Вампа амжилтандаа бахархан алсан чоноон үрээд эдлэн газартаа авчирав. Энэ бүхэн нь Луижи Вампыг зарим нэг талаар нэртэй болголоо. Хаанч байсан бусдаас илүүтэй хүн өөрийгөө хүндэтгэх хүмүүсийг олж авдаг. Залуу малчныг тойрог даяар эргэн тойрны 10 модын газар танал хамгийн шалмаг хүч чадалтай аимшиггүй хүү гэж ярьцгаах болов. Тереза Сабины октодын дотор бараг тэргүүн зэргийн гоо сайхан хүүхэн гэж тооцогдож байсан боловч Вампа түн дуртай болохыг бүгдээр мэддэг учраас хэнж түнтэй дурлалын тухай ярьж зөрхилдөггүй ажээ. Луижи Тереза хоёрч мөн дурлалын тухай огт ярьдаггүй байлаа. Тэр хоёр газар доогор үндсээрийн холбоотой, газар дээр мөчрөөрөн агаар тэнгэрт англим үнрээрэн холбоотой хоёр мод шиг бие биенийхэн дэргэд өсөв. Тэр хоёр үргэлж хамт байх юмсан гэдэг ганцхан хүсэлтэй. Энэ хүсэл нь зайлшгүй хэрэгцээ шаардлага болон хувирч тэр хоёр нэг өдөр солонг байснаас өгөхийг дээрд үзэхэр байлаа. Тереза 16-тай, Луижи 17-тай боллоо. Энэ үед Лепиний ууланд хурсан дээрэмчдийн бүлгийн тухай ярилцах болов. Ромын ойролцоох дээрэмчдийг үндсээр нь устгаж хизээч чадаагүй юм. Заримдаа толгойлогчгүй болчихно. Тэгээд толгойлогч гараад ирэнгүүт тэр дорол бүлэг дээрэмчд цугларчдаг байв. Абруцын ууланд мөрдөгдөж, Неаполитаны эдлэнгээс хөөгдсөн алдартай Кокумето тэнд данзарлаад, Манфред шиг Гарильяног давж, Соннино Пеперино хоёрын хоорондох Амазиногийн эрг дээр хорогдох газар олжээ. Одоо тэр Дечезарис ба Гаспароны замаар явж бүлэг цуглуулад тэднээс ч илүү гарахыг хүсжээ. Балестрина, Фраскат, Памонараас хэдэн залуу алга болчихов. Анхандаа тэдний тухай санаа зовж байсан боловч сүлд нь Кокуметогийн бүлэгт орчихжээ гэж дуулдав. Кокумето удалгүй олны анхаарал татсан зүйл боллоо. Түүний ерөв шин зориг зөв хүрэм хадуу сэтгэлийн тухай ярьцгаана. Нэг удаа Фроцины газар хэмжигчийн охиныг хулгайлан авчээ. Дээрэмчдийн хууль бол хатуу бөгөөд олзлогдсон охиныг эхлээд олзолсон хүн хэрэглэнэ. Дараа нь бусд нь суулагаар дистраалан уйдтлан буюу эсвэл охиныг өгтлэн зугаа хийнэ. Хэрвээ эцэг эх нь баян бол золиос төлөөд охинон ав гэж элчи явуулна. Элчийн амь насанд аюулгүй байхыг олзлогдсон хүүхэн толгоогоор хариуцсан. Хэрвээ золиосны мөнгө ирэхгүй бол охины хувь зяа шийдэгдэх тэр. Кокуметогийн бүлгийн дотор тэрхүү олзлогдсон хүүхний дурлсан хархүү Карлиныг ихч байж, охин түүнийг хараад гараа сарван одоо аврагдлаа гэж боджээ. Харин хөөрхий Карлины түүнийг таниад ямар хувь зохиол тохиолдох гэж байгааг нь мэдэх учраас зүрх нь бадлан шимшрэв. Гэхдээ залуу Кокуметогийн хайртай хүн байсан бөгөөд 3 жилийн туршид түүнтэй бүх аюулыг хуваалцсан нэг удаа мөрдөж ирсэн зэрэг түүний толгой дээр сэлмэн далааж байхад нь амарсан болохоор одоо намайг өрөвдөн өршөөх байх гэж найдсан байна. Тэгээд толгойлогчон хажуу дэш нь аваачихад нөгөө хүүхэн дээрэмчдийн шохоор гсон арцнаас буруулах гэж Ромын тариачин бүсгүйчүүлийн хэрэгэлдэг өнгөт алчууран нүрэ бүтээгээд өндөр нарсан дор суулаа. Карлины толгойлогчтой бүгдийг дурлалцснаа бие биедэн үнэн чимэн гэж тангаргалсан тангаргаан дээрэмчдийн бүлэг энд байрласнаас хойш шүн бүхэн болгосон дотор уулздаг байснаа хэлв. Яг тэр орой Карлиныг зэрэгэлдээ тосгон руу явуулсан байсан учраас уулзаж чадсангүй. Тэгтэл Кокумето тэрүүгээр дэмий явж байгаад охинтой дайралдаж хулгайлан авчирсан тэр байж. Карлины өөрийгөө бодож Ритаг зүгээр өнгөрөөгөөч эцэг нь баян хүн болохоор сайн золиос төлнө гэж гуйж говьссан байна. Тэгэхэд нь Кокумето найзын гуйлтыг хүлээн авч байгаа дөрвзүүлэн
Фродикон руу Ритагийн эцэгт элч болго явуулах малчин ол гэж хэлв. Карлины баярлан охин дээр гүйж очоод аврагдсныг хэлж одоо эцэгтэн болсон явдлын тухай мэдэгдэж 300 пиастр төлбөл суллагдана гэж бичгэв. Эцэгт нь маргааш өглөөний 9 цаг хүртэл 12 цагийн хугацаа өглөө. Карлины загтлын аваад явах элч болохоор хөндөр үгүйлээ. Тэгээд малаа хашиж байсан нэгэн залуу малчин олжээ. Хот ба уул хоёрын хооронд зэрлэг ба соёлтой амьдралын зааг дээр оршин суудаг малчид гол төлөв дээрэмчдийн элч болдог ажээ. Малчин нэг цагийн дараа Фридзонод хүрсэн байна гэж амлаад даруй замд орж явв. Карлины энэ мэдээг дурал түүхэндэн хэлж тайвшруулах гэж яаран эргэв. Түүнийг ирэхэд дээрэмчид ойн цоорхойд хоолон идэн хөгжилдөж байлаа. Тэд нутгийнханаас өргөл болгож авсан хүнс тэжээлээр хоол хийн. Гэтэл найралцсуугаа улсын дунд Кокумето, Рита хоёр алга байлаа. Тэр хоёрыг хайцсан бэ гэж асуув. Хариуд нь дээрэмчид чанга нээлтэн өнгөрлөө. Карлины духан дээр хүйтэн хөлс чихэрч оройных нь нүс овон бослоо. Тэр дахин асуув. Найрлагчдын нэг нь Орвитийн дарс аяганд хийж Карлянад өгөөд Зоригт Кокумето ба гов үсгэлэнд Рита нарын төлөө гэж хэлв. Яг энэ үеэр эмэгтэй хүн хашгирахыг Карлины сонслоо. Тэр бүх учрыг ойлгов. Карлины аягийг шүүрэн авч дайлах гэсэн хүний нүрөөд шидчихээд хашгирах дуу гарсан зүг рүү гүйлээ. Тэр 100 алхам хэртэйг үйгээд ухаангүй улсан Ритаг тэврэн байгаа Кокуметог харав. Кокумето Карлиныг хараад босож түүн рүү 2 гар буу чиглүүллээ. 2 дээрэмчин бие биеүдэн нэгэн дохуурхсан маягтай инээмсэглэж нөгөөх нь үхэрийн цагаан царай гарган харж байлаа. Энэ хоёрын хооронд одоохон хатуу ширүүн тулдаан болох нэ гэж бодмоор байв. Гэтэл Карлины царай өөр болж бүсэндэн хавчууластаа байсан буугаан атгсан гар нь доош унжив. Рита тэр хоёрын хооронд газар хэвтэнэ. Энэ явдлыг сарны гэрэл гээгүүлж байлаа. За яав. Чи даалгаврыг биелүүлв гэж Кокумето асуув. Тэгэхэд нь Карлины "Тэгсэн атмана" гэж хариулаад "Маргааш 9 цагт Ритагийн эцэг мөнгө авчирна" гэв. Маш сан хэрэг. Одоохондоо бид шөнийг хөгжилтэй өнгөрөөе. Гайхмаар сайхан ох юм. Карлины, чи хүүхэн муугүй таньдаг юм байна шүү. Харин би ганц амиан бодсон амтан биш болохоор одоо нөхөд дээр юм буцаж хэнд нь энэ охин ногдох вэ гэдгийг сугалж үзье. Тэгвэл та энэ охиныг ердийнхөөр өнгөрүүлэх гэж бодоо шивдэ гэж Карлины асуулаа. Яагаад үүнийг онцгойж үзэх вэлээ? Би таныг миний хүсэлтийг анхаарч чи бусдаасаа юугаар илүү юм? Таны хэлдэг үнэн. Гэхэд Кокумето инээгээд чи битгий зов. Эртөрөө алин боловч чиний ээлж эрнэ гэж хэлв. Карлины шүдэн зуухад хаврын тажигналаа. Цайлв, явъя гэж Кокумето хэлээд нөхдийнхөн зүг алхав. Би таны хойноос очно. Кокумето түүнийг араасан довтолж магадгүй гэж эргэн харсаар цааш явлаа. Гэвч залуу дээрэмчин ямар ч сэжигтэй байдал үзүүлсэнгүй. Тэр одоо болтол ухаангүй байгаа Ритагийн дээр гараа зөрүүлэн зогссоор байв. Карлины охиныг тэврэн авч зүхтаах магадгүй гэдэг бодол Кокуметогийн санаанд орж ирлээ. Гэсэн ч тэр Ритатай хэрэгтэй бүхэн хийсэн тул өөнд сэтгэл зовсонгүй. Бас дээрэмчдийн дунд хуваах 300 пиастр нь өчүүхэн мөнгө байсан тул дээд ч үнийг бас баг сонирхож таарна. Тэгээд дээрэмчд рүүгээ явсаар байлаа. Харин Карлины өөртөө нь бараг зэрэг хурчрэхэд тэр гайхав. Дээрэмчид толгойлогчон хараад "Суглаа! Суглаа!" гэж хашгиралдав. Эдгэр хүмүүсийн нүдэн шунлаар гялалзаж, дүүдэг галын гэрэлд тэдний царай шулмын царай шиг харагдана. Шаардлага зөв ёсны байсан учраас толгойлогч зөвшөөрн толгой тохилоо. Тэдний болон Карлины нэрийг бичээд бүрхэн малгай дотор хийгээд хамгийн бага нь нэгийг сугалж гаргалаа. Энэ суглаан дээр Диаволлачогийн нэр бичээстэй байлаа.
Энэ бол Каролинид аягтай дарс өгөөд нүүр өдөн цацуулсан хүн байв. Чамар ханаас нь эрүүгийн хүртэл зөссөн өргөн шарханаас цус тусалж байлаа. Төвний нэрийг дуутахад чанга нээж толгойлогчоо. Каролины сая намайг таны төлөө уу гэхэд уугаагүй шүү. Та миний төлөө уу гэж өгөөрэй. Таны хүсэлтийг минийхээс дээр дүүзэж магадаггүй гэж хэлв. Хүн бүхэн Каролиныг уурлан дүрхийх байх гэж бодож байлаа. Гэтэл тэр нэг гараараа аяг, нөгөө гараараа савтаа дарсавч өөртөө хийж авлаа. Явалаач. Чиний эрүүл мэндийн төлөө ууя гэж 50 дугаар хэлэхэд хүмүүс их л гайхав. Тэгээд аягтай дарсан хоослон уухад гаранч чичирсэнгүй. Дараа нь гал дойртон суугаад миний хувийг өгөөч. Би явсаар угаад өлсөж өргөчээ гэж хэлв. Каролины манд дугаа гэж дээрэмчд хашгиралдан ийм л байх хэрэгтэй. Үүнийг ч ёстой нөхөрсөг ёс гэж хэлнэ дээ гэцгээв. Тэгээд цөм галаан дойрон сууцгаахад Дьяволаачо явлаа. Каролины юу ч болоогүй юм шиг эдж ууж байв. Каролиныг ингэ санамд жарахгүй сууж байгааг дээрэмчд хараад гайхаж байтал ард талд нь хүнд хөлийн чимээ гарлаа. Цөм эргэж харахад Дьяволаачо олзлогдсон залуу хүүхний гар дээрэн өргөчгсөн ирж явв. Охины толгойн гидийж уртг эзэг нь газар шүргэж байлаа. Түүнийг ойртон ирэх тусам түүдэг галын гэрэлд дээрэмчин охин хоёрын царай уламж зэвхий харагдана. Энэ нь хачин зэвэн сүрлэг байсан учраас Каролинаас бусд нь цөм боссон бөгөөд ганцхан Каролин ил юу ч болоогүй юм шиг тайвнаар эдж ууж байлаа. Дьяволаачо чимээгүй зогсож байгаа хүмүүс рүү ойртон ирж толгойлогчхон хөлийн дэргэд Ритаг тавив. Тэгэхэд хүмүүс дээрэмчин ба охины царай яагаад ийм зэвхий байгаагийн учрыг ойлгов. Охины зүүн хөхнөөс хутганы иш цохож байлаа. Цөм Каролин руу харахад бүсэн дэх хутганых нь хуй хоосон байв. Каролины яах гэж хоцорсныг би одоо ойлголоо гэж толгойлогч хэлв. Зэрлэг замтай хүмүүс зоримог явдлыг үнэлдэг. Каролинын хийсэн энэ зүйлийг нэг ч дээрэмчин хийж чадахгүй байж болох боловч цөм түүнийг ойлгожээ. Каролины бас байрнаасаа босоод хүүрлүү очиж бууныхаа бариул дээр гараан давж "Одоо энэ эмэгтэйг надтай болооцолдох хүн байна уу?" гэж асуухад толгойлогч "Үгүй, одоо чинийх" гэж хариулв. Каролины түүнийг өргөж түүдэг галын гэрэл туссан дуграг хүрээнээс гаргав. Кукумито харуул манаагаан тавиад дээрэмчид цовоо нөмрөн галын дэргэд унтцгаалаа. Шүн дунд төгшүүр зарлахад толгойлогч ба дээрэмчид тэр дором босов. Энэ бол Ритагийн эцэг нь золиосны мөнгө аваад ирсэн хэрэг байжээ. Тэр толгойлогчд хүүдээтэй мөнгөн зоосогч "Ма, ав 300 пиастр охины минь ай" гэж хэлв. Гэтэл толгойлогч мөнгөний авсангүй. Харин хойноос нь дагаад яв гэж догчээ. Өвгөн үгэнд нь орж сарны гэрэл завсраар нь туссан модын дунд оров. Кукумито зогсож модон дотор байгаа хоёр дүрсийг өвгөнд зааж "Тэр байна. Энэ хүнээс охиноо нэхэж ав. Түүний тухай тодорхой ярьж чадна" гэж хэлээд нөхөд дээрэн эргэж ирлээ. Өвгөн байрандаа алмайрын зогсон. Засаж залруулж болшгүй их гай түүний толгой дээр нөмрөн ирэхийг мэдэрчээ. Тэгээд модон дотор жохом юу болж байгааг ялгах гэж урагшаан хэд алхав. Хөлийн чимээ сонсоод Каролины толгоогоо өндийлөхөд хоёр хүний дүрс өвгөн тодхон харагдлаа. Газар дээр нэгэн эмэгтэй хүн хэвтэх бөгөөд дээрээс нь тонгойсон эрэгтэй толгойг нь өвдөг дээр нь тавьжээ. Залуу толгоогоо өндийлгэж цээжиндээ тавирсан хүүхний царайг ил гаргав. Өвгөн охиноо танилаа. Каролинич өвгөнийг танив. "Би таныг хүлээж байлаа" гэж дээрэмчин Ритагийн эцэгт хэлэхэд "Бууцар амтан чи яаж угаа чи нэнэв" гэж өвгөн дуун алдав. Тэгээд цээжиндэн худах шаалттай цуснаж болчихсон хэвтэж байгаа Ритаг харлаа.
сарны гэрэл төвн дээр тусаж бүдэгхэн гэрэлтүүлнэ. Кокомето охины чинь бузралчихсан. Би хайртай байсан болохоор алжчихлаа. Бүх дээрэмчдийн тоглоом болох байсан юм гэж Карлины хэлв. Өвгөн нэг ч үг дуурсангүй боловч царын бүх чөтгөр шиг зэвхээрв. Хэрвээ би буруутай байвал охиныхоо өшөөг надаас ав гэж Карлины хэлээд залуу охины цээжинд шалттай байсан хутгийг сух татан авч нэг гараараа өвгөнд өгөөд нөгөө гараараа энгэрэн ярьлаа. Чиний ингэсэн чинь сайн болж гэж өвгөн бүдэгхэн дуугаар хэлээд хүү минь намайг тэвэр гэв. Карлины эхэр татан уйлж дурлалт хүүхнийхэн эцэгт тэврүүлв. Энэ нь энэхүү цусаар бузарлагдсан хүний амьдралд ангуудаа гарсан нулимс байжээ. Одоо охины минь оршуулахад туслаач гэж өвгөн хэлв. Карлины өвгөн хоёр 100 настай царс модны сагалгар мөчөрдоор булшухлаа. Булш бэлхэн болоход алагдсан охиныг эцэг нь дөрвөлэн үнсээд дараа нь дурлаж байсан хар хүн үнсэв. Дараа нь тэр хоёрын нэг нь хөлөөс нь нөгөөх нь мөрнөөс нь өргөж булшин тавлаа. Тэр хоёр булшны дэргэд сөхөрн сууж майн уншив. Өвгөн залууд гараан өгөөд хүү минь чамд баярлалаа. Одоо намайг ганцааран минь орхи гэж хэлв. Карлины өвгөний үгэнд орж нөхөд дээрэн очиод цоо нөмрөн бас л тэдэн шиг бөхөндөв. Урд өдөр нь байрын салхиор шийдсэн байжээ. Үүр цайхаас цагийн өмнө Кокомето бүлгийг босгож замд гарах тушаал өглөө. Гэвч Карлины охины эцгийг юу болсныг мэдхээс нааш явахгүй гэлээ. Тэгээ салсан газартаа очтол өвгөн охины булшны дэргэдэх царс модноос өөрийгөө дүүжилж өгсөн байлаа. Эцэг охин хоёрын булшин дээр Карлины хоёулангийнх нь өшөөг авна гэж тангаргалав. Гэвч тангаргыг хэрэгжүүлж чадсангүй. 2 хоногийн дараа Ромын цагдаа нартай тулдж яваад алагджээ. Тэр дайсны өдөөс харж явсан боловч араас нь сум орсон байхыг хараад хүмүүс гайхсан юм. Карлиныг унах үед дүүний ард 10 алхмын зайтай Кокомето явж байсан гэдгийг нэгэн дээрэмчин санаж байгаагаан хэлснээс хойш гайхаан болцгоосон юм. Дээрэмчдийн бүлэг Фризонны ойг орхиж явах үед Кокомето Карлиныг харанхуй дотор сэм дагаж яваад тангараг тавьж байхын дуулжээ. Болгоомжтой хүн болохоор түүнээс урьдсан тэр байж. Энэ аимшиг толгойлогчийн тухай өөр баггүй гайхалтай түүх олон бий юм. Фондигоос Перужи хүртэл ганцхан Кокомето гэдэг нэрийг хэлэхэд чичрэн дагждаг байв. Энэ нь Луижи Тереса хоёрын хоорондын ярианы сэдэв болох нь олонтой тохиолдно. Тереса айн чичрэхэд Вампа алдалгүй мэрэгэн тусдаг буугаан алгадан байж инээмсэглэн түүнийг тайвшруулна. Хэрвээ бүсгүй тайвширч өгөхгүй бол өөрсдөөсөн 100 алхмын зайтай газар модны мөчөр дээр сууж байгаа хэрээг заагаад буугаан шагааж гохон дарахт нь шувуу үхэтхийн унана. Тэр завсар цаг хугацаа өнгөрсөөр байв. Луижи 20 нас хүрч, Тереса 19 хүрч тэр хоёр залуу ханилан суухаар шийдэв. Хоёулаа өнчин учраас гэр бүл болох тухай зөвхөн өөрсдийнхөө эздээс зөвшөөрөл гуйх хэрэгтэй боллоо. Тэгээд ч тэднээс гуйж цаадуулан зөвшөөрөв. Нэг өдөр тэр хоёр ирээдүйнхэн тухай мөрөөдөн сууж байтал гэнэт буунтуу сонстов. Тэдний хонин хариулдаг газрын дэрэгдэх төгөл дотроос нэг хүн ухсгийн гарч ирээд шууд тэдний зүг гүйлээ. Ойртон гүйжрээд хойноос минь хөөж явна намайг нуугаач гэж хашгирав. Залуу хүмүүс дээрэмчин гэдгийг дорн танилаа. Ромын тариачин ба Ромын дээрэмчин хоёрын хооронд төрөлхийн сан харьцаатай байдаг болохоор нэг нь нөгөөдөн дандаа тус хүргэдэг байлаа. Вампа нэг ч үг дууралгүй агуй руугаан гүйж очоод хинж мэддэггүй оромжныхон үүдийг тагласан чулууг зайлуулж түүнийг оруулаад дахин таглаж орхиод Терезагийн дэргэд хуучин байрандаа ирж суув. Төдхөн 4 мөртэй цагдаа төглийн захад давхилдан гарч ирлээ.
Гурав нь зогтсон хүнийг эрж, дөрөвдөх нь баригдсан дээрэмчинг хүзүүнээс нь хөтөлж явав. Цагдаа нар орчин тойрнон хараад залуу хүмүүсийг харж давхилдан ирээд асууж сургалж эхлэв. Тэд хэнийг ч харсангүй. Халаг, бидний ирж яваа хүн толгойлогч нь байгаа юм гэж эргүүлийн дарга хэлв. Тэгэхэд Луижи Тереса хоёр нэгэн зэрэг Кукумето юу гэж өөрийн ирэхгүй асуулаа. Тийм ээ. Түүний толгойг авчирсан хүнд Ромын 1000 скудо шагнах юм. Та хоёр түүнийг барихад бидэнд тусалсан бол 500 та нарт очих байлаа гэж дарга хариулв. Залуу хүмүүс өөдөөдөөсөн харлаа. Цагдаа нарт горьдлох төржээ. Ромын 500 скудо бол Францын 3000 франк болно. 3000 франк гэдэг бол сүй тавих гэж байгаа хоёр өнчин хүнд бүхэл бүтэн хөрөнгө гэсэн үг. Тийм ээ, халгалмаар юм болж гэхдээ бид түүнийг таанч харсангүй гэж Вампа хариулв. Цагдаа нар тал тийшээ давхилдсан боловч хэнийг ч олсонгүй. Дараа нь цовралд нь далд орлоо. Тэгэхэд нь Вампа чулууг нь зайлуулж Кукумето агуй дотроос гарч ирлээ. Боржин чулуун хаалганы завсраар тэр хоёрыг зэргүүттэй ярилцж байхыг харжээ. Юун тухай ярилцсныг ч тааварлан мэджээ. Луижи Тереса хоёр өөрийн илчлэн барьж өгөхгүйг тэдний царай дээрээс харав. Тэгээд дүүрэн алдчихсан дөрөвж гаргаж тэр хоёрт сарвайлаа. Вампа бардмаар толгоогоо дээш өргөхөд харин Тереса энэ алтар хичнээн их үн тэдлэл гоёл чимэг авч болохыг бодоод нүдэнд гялалцав. Кукумето бол дээрэмчний дүрийг олсон чөтгөр хорд могоо ажээ. Сай харцыг хараад Тереса Эвагийн жинхэнэ охин мөн болохыг таниж төгөл рүү далд ортлон аврагчтайхан салахаас гүйцэтгэж байгаа дөрөв зүйлэн хэдэн удаа эргэж харав. Хэдэн өдөр өнгөрлөө. Кукумето дахин үзэгдээгүй бөгөөд түүний тухай юу ч дуулдсангүй. Багт наадмын үе төхөж ирлээ. Сен Феличе гүн гой хувцастай багт наадам зохиохоор шийдэж Ромын язгууртан дээдсийг өрөв. Тереса баяр үзэх гэж ихэд хүслээ. Луижи Тересатай хамт зарц нарын дунд холдон орж баяр наадам үзье гэж захирагчаасан гуйв. Гүн амин сүнсэн болсон ганц хайртай охиноо зугаацуулах гэж багт наадам санаачилсан байжээ. Гүнгийн охин Кармеля Тересатай нас чадсуу нуруу адил. Тересач хөөрхнөрөн гүнгийн охиноос дутхгүй ажээ. Тереса баярын орой цайны хувцсан өмсөж, үсэндэн хамгийн үнэтэй зүү хатгаж, хүзүүндэн хамгийн гоё гялдсан жимэг зүүгээд Фраскатын тариачин авган ёсоор хувцслав. Луижи Тоскан нутгийн хүний баяр ёслолын гоё хувцас өмсөв. Тэр хоёр ярилцсан ёсоор зарц тариачдын дунд орж алга боллоо. Энэ баяр баян тансгаараа гоцуулсан байлаа. Зөвхөн гүнгийн байшин дээр гэрэл ассан төдий биш. Бас цэцэрлэгийн мод бүр дээр өнгөнгөн гэрэлтэн лүү асаасан байв. Ийм учраас зочид гийчид элбэг арвин зоогт таслахаануудаас дэвсэг дээр гарч тэндээсэн цэцэрлэгт орцгоов. Уулзуур бүхэн дээр хөгжим тоглож, амттан дарс өрөөстэй ширээнүүд тавилж, зугаацсан яваа хүмүүс зогсон хэсэг хэсгэрэн дуртай газар там бүжиглэнэ. Кармела Сонина нутгийн хөөхний хувцас өмсөж, сувдан эмжээр тоорцог тавьж, алтан зүү, учир алмаас гялтгануулан зүүж, төрөг торгоор хийсэн бүсэн дээрэн том цэцэг хатгаж, бүслэхийг нь бачуухан барьсан цамц банзал хоёрон кашмир даавгаар хийжээ. Найз хоёр охины нэг нь Нитуно, нөгөөх нь Рича нутгийнхны хувцас өмссөн байв. Ромын хамгийн баян гэр бүлийн дөрвөн залуу ир тэднийг дагаж ямар ч оронтой зэрэгцүүлшгүй Италийн чөлөөтэй байдлаар харьцан явна. Тэд бас л Альбано, Вильетри, Чичита Касталанна нутгийнхны хувцсаар хувцсалжээ. Эрэгтэйчүүдийн хувцс, эмэгтэйчүүдийн хувцс шиг алт, үнэт чулуугаар чимэглэн гялзуулсныг хэлэх юм. Кармела эжилхэн хувцастай хөөхнүүдээр кадрил бүжиг хийхийг хүссэн боловч дөрөвд хавга олдохгүй байв. Кармела цугларсан олныг харвал тохир хувцастай нэгч зочин байсангүй. Сан Феличе гүн тэр дээтэнд
Лойдчийн гарыг түшээд тариачдын дунд зогсож байгаа Терезаг заав. "Аавда зөвшөөрөх үү?" гэж Кармела асуухад нь "Тэгэлгүй яахав. Өнөөдөр чинь багт наадмын өдөр шүү дээ" гэж гүн хариулв. Кармела дагалдан яваа залуугийн чихэнд тонгойж хэдүүг аяархан хэлээд залуу охиныг заалаа. Залуу хүн хөөхөн гарын заасан зүг хараад гүйцэтгэхэн тэмдэг болгож мэхий ёслоод гүнгийн охины бүрдүүлсэн бүжигт Терезаг урахаар явлаа. Терезагийн хасар нь улайв. Тэгээд Луижи өд яах вэ гэсэн маягтай харлаа. Татгалзах бололцоогүй байв. Луижи түүний гарыг аяархан тавихад бүх биеэрэн чичрэн энэхүү өрж ирсэн ганган хүнийг дагаж дээдсийн бүжигт байран эзлэн зогслоо. Уран зураач хүний нүдэнд бол яг тохируулан өмссөн Терезагийн хувцас Кармела түүний найз охидын хувцснаас илүү сайхан санагдах нь мэдээж хэрэг. Гэвч Тереза бол хөнгөн хийсвэр нэр төр дуртай охин байлаа. Энэтхэгийн нимгэн кисия, түрэг угалцтай хатгамал бүс, сайхан кашмир энэ бүгд түүний нүдийг гялбуулж Индранил очир эрдэнд ухаан алдна. Луижид өрдөмн байгаагүй хачин сэтгэгдэл төрнө. Энэ өвчин анхандан зүрхийн базлан дараагаар нь суд ширмсөөр нь дамжиж бүх биеийг эзлэн авлаа. Тереза хамт бүжиглэж байгаа хүн хоёрын өчүүхэн хөдлөх бүрийг ширтэн харна. Гар гараасаа барилцахад нь толгой нэргэж, судсанд нь цус долиглон, чихэнд нь хонхны дуу жингэнэх шиг болно. Тэр хоёр ярилцаж, Тереза гоёмсог залуугийн яриаг даруй байдлаар чагнан нүдэн доош болгоход Луижи залуугийн нүд очтон Терезаг магтан хөөргөж байгааг ойлгов. Тэгэнгүүт хөл доорох газар нь зайлан, тамийн бүхтүү хоолой түүнд өшөө авах алхахын тухай шивнээд байх шиг болов. Биеэн барьж чадахгүй болчихвэ гэд нэг гараараа дэрэгдэн байсан ногооны хайснаас бариад нөгөө гараараа бүсэндээ хавчуулсан жинжаал хутгийнхаа сэлбэртэй ишийг аяндан маажиж өөрөө анзааралгүй хуунаас нь суулгах шахна. Луижи хардаж байлаа. Нэр төр дуртай биеийн туусан Терезаг алдаж болох юм гэж мэдрэв. Тэр завсар анхандан айж хүлчиж байсан Тереза удалгүй зовхон боллоо. Охины гоо үдсгэлэнтэй гэдгийг бид дээр хэлсэн. Энэ бол манай хуурамч, хиймэл гунгасан сайхан байдлаас 1000 дахин илүүгээр сэтгэлийг татах, угийн гунгасан туйлзуур үдсгэлэн ажээ. Бүсгүй бүжгийн охин манлайн боллоо. Хэрвээ охин Сан Феличи гүнгийн охин татаархаж байсан бол Кармела түүнийг огтхонч хар хоргүй харж байсан гэж бид батлан хэлж чадахгүй байна. Бүжиг төгсөхөд гоёмсог хархуу тал зассан манжиг урсхан Терезаг хуучин зогсож байсан газарт нь хөргөж өгөв. Луижи энд хүлээж байлаа. Бүжиг хийж байх зураан Тереза хэдэн удаа түүн рүү эргэж, зовж зүтрэн царын зэвхэрэн байхыг харжээ. Тэр бүхэл нэг удаа түүний нүдний өмнө аимшигт хутганы эрг ялзах шиг болжээ. Охин дурлсан харгуугийн гараас сэтгэл хөдлөн барьж авлаа. Бүжиг нь амжилттай болсон учраас зочид дахин бүжиглэж өгөхийг хүсэв. Кармела ганцаараа татгалзав. Гэвч Сан Феличе гүн гуйж шалсаар Кармелаг арай гэж зөвшөөрүүллээ. Тэгмэгц бүжиглэх залуу нэг нь Терезагүйгээр энэ бүжгийг бүжиглэж болохгүй учраас урахаар гүйж ирэхэд нь Тереза алга болчихсон байв. Луижи хоёр дахь шалгалтыг давж чадахгүйгээ мэдээд нэг талаар ятгаж, нөгөө талаар хүчлэн байж Терезаг цэцэрлэгийн нөгөө талд аваачсан байж. Тереза төөний үгийг дургүйхэн дагсан боловч Луижийн царай хачин болж дуу шуугүй гарн чичрэн салганаж байгаагаар дотор нь юу болж байгааг тааварлан мэдэв. Охины сэтгэлч бас хөдөлжээ. Тэр өөрөө ямар ч муу юм хийгээгүй боловч Луижи түүнийг зэмлэх нь зөв гэдгийг ойлгож байв. Чухам юунд гэдгийг охин мэдэхгүй байсан боловч ингэж зэмлэх нь зөв гэж ухамсарлан мэдэрч байлаа. Гэвч Луижи бүхэл оройн турш юу ч дуурахгүй байгаа Тереза баггүй гайхав. Зөвхөн үдшин сэрүүн орж, зочид цэцэрлэгэн орхиж дотор орж бүжиглэхээр явцгаахад Луижи Терезаг гэртнэ хүргэж өгөөд "Тереза, чи гүнгийн охины өдөөс харан бүжиглэж байхдаа юу бодож байсан бэ?" гэж асуув. Тэгэхэд охин элдэн далангүйгээр "Ийм хувцсанд би амьдралынхаа хагасыг өгчихөндөө гэж бодож байсан"
гэж хэлэв. Ингэж чамтай бүжгэлж явсан хүн юу гэж байна? Ийм хувцастай болох нь надаас шалтгаална. Үүний тулд ганц л үг хэлбэл болох нь тэр гэсэн. Түүний хэлдэг үнэ. Тэгэд чи ийм хувцастай болохыг хүсэж байна уу? Хүсэж байна? Чи тийм хувцастай болно. Тереза гайхан толгоогоо дээш болгоод юм асуух гэтэл Луижийн царай хачин баргар аимшигтай байсан учраас үг нь уруул дээр нь тэглэн зогсчихлоо. Тэгэд Луижи тэр дорон яваад өгөв. Тереза хойноос нь харж зогсож байснаа түүнийг харанхуй далд орчхоор нь санаа алдаад гэртээ орлоо. Тэр шин гайтай явдал боллоо. Зарц гал унтрахаа мартаж Сан Феличийн ордонд төймөр гарч үдсгэлэнд Кармелигийн өрөө байдаг жигүүр шатжээ. Охин шин дундсрээд гал дүрлсэн байхыг харж ухсхийн босоод халаатаа нөмрөн үйд рүү гүйв. Гэвч гарах гэсэн гудам нь гал давтсан байлаа. Тэгэхэр нөрөөндөө буцаж орж ирээд чанга хашгирч тусламж гуйжээ. Гэтэл газраас 20 фут байдаг цонх нь гинт нээгдэж нэгэн тариачинхүү таслагаанд харин орж ирээд түүний гар дээрэн өргөн хүнээс гарамгүй хүч самбатаагаар гадаа зүлгэн дээр аваачив. Кармела ухаан алдчихжээ. Түүнийг ухаан ороход эцэг нь дэрэгдэн байж байлаа. Эргэн тойронд нь зарцнаар нь цугларч түүнд тус болохыг хичээнэ. Ордны тэр жигүүр бүрэн шатчихав. Кармела л амьд мэнд байсан хонь тэр тухай хэнж юу бодох вүлээ дээ. Дөөнийг аварсан хүнийг эн тэндгүй ирсэн боловч огтолдсонгүй. Хүн бүрээс асуусан боловч хэнж түүнийг үзсэнгүй. Кармела маш их сандарчихсан байсан тул царайг нь харж амжаагүй байжээ. Гүн маш их баян хүн байсан болохоор охинд нь тохиолдсон аюулыг л тооцохгүй бол ямар ч мэдрэгдэхээр гарч учраагүй бөгөөд охин ингэж гайхамшигтайгаар аврагдсан явдлыг бурхны шин лүндэн лугаадлаар сансан байна. Маргааш нь Тереза Луижи хоёр болзоотой цагтаан ойн захад уулзав. Луижи төрүүлж ирээд Терезаг баяртай огтон мэндэллээ. Тэр өчигдрийн явдлыг огт мартчихсан мэт байлаа. Тереза бодлогошрон байх боловч Луижиг ээлдэг зөөлөн хөгжилтэй байхыг хараад бас хөгжилтэй цовоо боллоо. Ерөн ч түүнийг ямар нэгэн шунал хүсэл зовоохгүй бол үргэлж хөгжилтэй цовоо сэргэлэн байдаг байлаа. Луижи гараас нь хөдөлж агуйн хан аман дээр авчирлаа. Охин ер бусын явдал болж байгааг ойлгоод түүнийг ширтэн харна. Чи өчигдөр гүнгийн охин шиг хувцастай бол энэ ертөнцийн байгаа юм бүхнийг өгнө гэж хэлсэн байхаа гэж Луижи хэлв. Тийм ээ. Гэхдээ энэ бол хөнгөн хийсвэр хүсэл байсан юм шүү дээ гэж Тереза гайхан хариуллаа. Харин би чамд тийм хувцастай болно гэж хариулсан. Гэхэд улам их гайхсан Тереза тийм ээ. Чи надад аятайхан санагдаг гэсэндээ л тэгж хариулсан биз гэж хэлэхэд Луижи бардмаар би чамд хизээч хоосаам хэлж байгаагүй. Агуй дороод хувцсал гэж хэлв. Энэ үгийг хэлээд чулууг зайлуулж гоёмсог толны хоёр талд асаасан лааны гэрлэр гээгүүлсэн агуйг Терезад заалаа. Луижийн гараар хийсэн бүдүүлэг ширээн дээр хүзүүний совдон чимэг алмаз чулуун зүг хэвтэж байв. Хажуугийн сандал дээр хувцс нь харагдав. Тереза баярлан хашгираад энэ гоёлыг хаанаас авав гэж асуулгүй тэрж байтугай Луижид баярлснаа ч хэллгүй агуй руу үсрэн орлоо. Балестриныг халахлсан гүвэн дээр нэгэн морьтой хүн зогсоод аль замаар явхаа мэдэхгүй гайхаж байгаа бололтой байхыг Луижи хараад агуйнхан амыг чулуугаар нь тагалжхав. Өмнөд нутгийн цэнхэр окторгын мандалдал харагдахаар морьтой хүн тов тодхон харагдлаа. Морьтой хүн Луижиг хараад түүн рүү хатруулан ирэв. Луижи андуурсангүй. Балестринаас Тиволи орох замаар явж байсан тэр хүн төөрсөн байжээ. Луижи түүнд зам зааж өгсөн боловч өмнөх зам нь бас л салж хэдэн тийш явах тул морьтой хүн дахин төөрөхгүй бодож Луижиг газарчилж өгөөч гэж гуйв. Луижи цуван тальж чулуун дээр тавиад карбин буугаан үрч мориноос ч хоцордоггүй уулын хүний алхаагаар зэрэгцэн явлаа. 10 минутын дараа Луижи морьтой хүн хоёр замын уулзуурт хүрэв. Тэгэхэд залуу хүү хаан хүний ихэмсэг хөдөлгөөнөөр гараан сунгаж 3 замаас морьтой хүний явах ёстойг нь зааж "Энэ таны явах зам.
Эрхэмсэг та одоо төөрөхгүй гэж хэлв. Харин энэ чиний шагнал гэж морьтой хүн хэлээд хэдэн жижиг зоос сарвав. Тэгэхэд Луижи түүний гарыг хойшлуулж баярлаа. Би хүн тус хүрэхээс биш худалдаггүй юм гэж хэлв. Тэгэхэд хот газрын хүний долгонуур зан, хөдөөний хүний эрс шууд зан хоёрын ялгааг мэдж байж таарах өнөөх морьтой хүн. Хэрвээ чи хөлс авахаасаа татгалзаж байвал бэлэг өгөхөд авна биз дээ гэж асуулаа. Энэ бол өөр хэрэг. Тэгвэл энэ Венецийн 2 цэхэнийг авч болзоо тохиндон эмэг хэлгэж өг. Тэгвэл та энэ чинжаалыг яв. Альбаноос Чивета Кастеллана хүртэлх газраас та ийм сэлбэртэй хотог олохгүй гэж малчин хариулв. Би чиний бэлгийг хүлээн авъя. Тэгэхээр би чамд өртөө хоцорлоо. Энэ хотог 2 цэхэнээс илүү үнэтэй шүү дээ гэж морьтой хүн хэлв. Хэрвээ худалдавалч тийм л дээ. Гэхдээ үүнийг би өөрөө хийсэн болохоор 1 пиастраас илүү үн ороогүй юм аа. Чамаа хэн гэдэг вэ? Гэж морьтой хүн асуухад малчин хүү Македоны Александр гэж хэлж байгаа юм шиг Луижи Вампа гэдэг. Таны хэн гэдэг вэ? Гэж хариулв. Намайг Синдбад далайчин гэдэг гэж морьтой хүн хариулжээ. Франц де Эпине гайхан дуурж Синдбад далайчин гинэ гэж лавлан асуув. Тийм ээ гэж буудлын эзэн хариулаад тэр өөрийгөө тэгж нэрлсэн юм гинэлээ. За яасан бэ? Энэ нэр яагаад эвгүй санагдчихав? Гэж Альбер завсраар норж хэлээд их сайхан нэр шүү. Жинхэнэ Синдбадад тохиолдсон учир явдлыг би нэг үед их сонирхдаг байсан юм гэв. Франц дуугүй боллоо. Синдбад далайчийн нэр түүнд маш ойлгомжтой шалтгаанаар бүүн дурдтгал төрүүлсэн билээ. Та цааш нэр гэж эзэнт хэлв. Вампа 2 цэхэнийг халаасандан хаанг хийгээд эргэж аажуухан явсан байна. Тэгээд агуйгаас 300 алхмын зайтай явхад хүний хашгирах дуу сонсогдов. Вампа зог тусан чагнжээ. Хормын дараа нэрээр нь дуудаж байхыг тодхон сонсов. Энэ дуу агуйн зүгээс сонсдож байлаа. Гөрөөс мэт хурдлан гүйж явдал дундаан буугаан цэнэглэн хоёрхан хараагаад гүйний орой дээр гарав. Хашгирах дуу улам тодхон боллоо. Доошон хартал нэг эрэгтэй хүн Терезаг Нээсэ Кентавр Дейнерийг хулгайлан авч яваа юм шиг өргөн яваан харагдав. Хулгайч ойроо гүйж агуй O2-ыг заагалсан замын 4-3-ыг туулчихсан явж байлаа. Вампа нүдэрийн газрыг хэмж үзв. Тэр хоёрын хооронд 200-аас баггүй алхам газар байлаа. Терезаг авч яваа хүнийг гүйцэхээс өмнө далд орчхоор байв. Залуу малчин зог тусан ургаан мод шиг зогсов. Буугаан авч аажуухан шагаагаад гохоон дарчглаа. Хулгайч гэнтхэн дорон зог тусав. Өвдөг нь нуг тусаж Терезатай хамт ойжжээ. Харин Тереза ухсгийн хөл дээр босов. Хулгайлагч боссонгүй хэвдсэн хэвээр бөгөөд амьсгаа тавихын хан өмнө татгонж байлаа. Вампа Терезаод ухсгийн очив. Тереза үхэж байгаа хүнээс 10-аад алхам холдоод сөхрөн унав. Хулгайчийг алсан сум болзоо тохиныг дайрчих уу гэдэг аимшиг сэтгэл төрлөө. Аз болоход ийм явдал болсонгүй. Зөвхөн айснасаа болоод Терезагийн тамир алдарчээ. Охиныг эсэн мэнд байгааг мэдээд шархтсан хүн рүү очив. Гэтэл цаатах нь хэдийний амьсгаа хураачсан байв. Нударган зангидаатай аман мөрийчгсэн, үсэн өрвийчгсэн, үхэхийн өмнө хөлсөн чихраад духан нойтон байв. Нүд нь хараастай айц төрүүлэм хэвээр байлаа. Вампа өгсөн хүн нь Кукумета болохыг танив. Хоёр залуу өөрийн аварсан өдрөөс хойш тэрээр Терезад дурлаж охиныг өөрийн болгоно гэж андгаалсан байж. Тэгээд цуцалтгүй харуулдан отож байж л дээ. Ийхүү Луижиг морьтой хүнд зам зааж өгөхөөр явхад охиныг хулгайлан авч одоо минийх боллоо гэж явтал Вампын мэрэгэн сум зүрхэнд нь туссан байна. Вампа түүнийг өчүүхэн сэтгэл догдолсон царайгүй хар зогсоход Тереза бас л айсан хэвээр хүүрэнд хүрч чадахгүй чичрэн дагдсаар хайрт хүнийхээ мөрөн дээгүр эмэн харна. Вампа түүн рүү эргэж чи хувцалчихсан байх шив дээ гэж хэлээд одоо миний ээлж боллоо гэв. Тереза үнэхээр л хөлөөсөн толгоогон хүртэл Сан Феличи гүнгийн охины хувцсыг өмсчихсэн байлаа. Вампа Кукуметогийн хүүрийг өргөн агуйд авч оров.
Харин энэ удаа Тереза тийшин орсонгүй. Хэрвээ энэ үеэр өөр нэг морьтой хүн гарч ирсэн бол хачи юм үзэх байлаа. Кашмир даашинцтай суудан эмэг хүзүүн чимэг зөөж, очир эрдэн зөө гэзгэндэн хатгсан бадмараг чулуун товчтой цээжвч өмссөн охин хонь хариулж явлаа. Флорианы үед эрж гэж бодоод Парист очисон хонин Альпийн малчин охиныг Сабины уулын хормойд үдсэн гэж итгүүлэн ярих байсан байх. Нэгэн мөчийн дараа Вампа агуйгаас гарч ирэв. Терезагаас дутхгүй дэгжин хувцсалжээ. Вампа цутгамал алтан товчтой ногоон хөлн самц, утсароос нь торгон хантаа зөмсөж, Ром маягийн хүзүүний ороолд орон алтан тэглүүртэй улаан ногоон алаг бүс бүсэлж, алмас эрдэнэн горигтой өвдөгцөө хүрсэн цэнхэр хилэн өмд хээ тавьж өнгийн саа сүлжсэн төрөө өмсөж өнгөнгийн тууцтай бүрхэн малгай тавьжээ. Бүсэнд нь 2 цаг маш сайхан чинжаал хутга зүүсэн байв. Тереза гайхан шагширсан дан хашгирлаа. Кокуметогийн хувцсыг өмссөн Вампа Леополд Робер Шпицийн зурагтай адилхан байв. Болзоот охиндон ямар сэтгэгдэл төрүүлснийг хараад бардмаар инээмсэглэж, "Миний хувьцаа ямараар жиргсэн чи надтай хуваалцах уу?" гэж охиноос асуулаа. "Тэгнэ" гэж Тереза дуурав. "Чи хаан ч гэсэн намайг дагаж явах уу? ертөнцийн хязгаарт ч гэсэн хамаагүй. Тэгвэл гараа өг. Явцгаая. Цаг алдсны хэрэггүй." Хүүхэн дурлалд харах хүйтэн чухам хаашаа явахыг ч асуулгүйгээр гараан өглөө. Энэ үед Вампа охинд бурхан тэнгэр шиг гоо сайхан бардам бяр чадалтай харагдана. Тэр хоёр ойроо орж хэдэн минутын дараа модны цаагуур орж далд орлоо. Вампа уулын зөрөг бүрийг мэддэг байсныг хэлэх юм. Мод руу улам гүн орж хэдийгээр хүний мөр гарсан нэг ч зөрөг байхгүй боловч хормын төдийч эргэлзэхгүй явна. Мод бутаар зам чиген олох ажээ. Ийхүү хагас цаг явлаа. Яван явсаар ойн хамгийн гүнд хүрчээ. Хатсан голын гулдралд харанхуй хавцалд аваачив. Вампа энэхүү хоёр эргийн хооронд гүн ухагдсан дээгүүрээ нарсны мөчрөөр далдлагдсан хүн яваагүй замаар явв. Хэрвээ налуу уруу байгаагүй бол Вергилийн ярьдаг Аверны зөрг гэж хэлж болох байлаа. Тереза анхандан энэ зэрлэг хүн амтангүй газраар явахтан айж дагуулчва хүндэн наалдаж явсан бол тайван жигд алхаж явааг нь хараад төгшүүрээ нуугтайгаан болов. Гэнт тэднээс 10 алхмын зайд байгаа модны цаанаас хүн гарч ирээд Луижи өөд буу зангаж "Нэг ч алхаж болохгүй. Алхвал ална" гэж хашгирлаа. "Болдоо чоноо мэрдэг гэж үү?" гэж Вампа гараан өргөж тайван хайхрамжгүй хэлэхэд Тереза айснаа нууч чадлагүй бүх биеийн чичрэн хайрт хүндээ наалдана. "Чи хэнгээч юу?" гэж манаач асуулаа. "Би Сан Феличийн эдлэнгийн хончин Луижи Вампа байна." "Чамд юу хэрэгтэй юм?" "Би Роко Бянкад байгаа танай нөхөдтэй ярих хэрэгтэй байна." "Тэгвэл намайг дагаад яв." "Үгүй, очих газраа мэдэх хонь төрүүлээд яв" гэж манаач хэлв. Вампа зэвэргсэн байртай ярван инээмсэглээд Терезатагаан хамт урд нь гарч энэ хүртэл явж ирсэн шигэн итгэлтэй тайван алхалав. 5 минутын дараа дээрэмчин тэдний зогс хэмээн тушаалаа. Дээрэмчин хэрэг шиг 3 удаа гуаглав. Хариуд нь бас л тэгж гуаглах сонстов. "За одоо цаашаа явцгааж болно" гэж дээрэмчин хэлэхэд Луижи Тереза хоёр цаашаа явлаа. Цаашлах тусам Тереза дурлал тархиудын улам наалдана. Үнэн дээр модны завсраар бууны ам зохиож буй харагджээ. Рока Бянка хэмээх ойн цагаалж нь нэгэн багавтар уулын орой дээр байдаг ажээ. Энэ нь Ромул Рем 2 Альбиг орхиж Ром хотыг барихаас өмнө галтуул байсан болтой газар юм. Тереза Луижи 2 орой дээр нь гараад хориод дээрэмчэнтэй нүр учран уулзав. "Энэ залуу та нарыг ирж та нартай уулзах хэрэгтэй гинэ" гэж манаач хэллээ. Тэгэхэд толгойлогчийг эзгүй хооронд орлож байсан дээрэмчин "Энэ хүн бидэнд юу хэлэх юм бол?" гэж асуув. "Би малчин байхаас уйдчихлаа" гэж Вампа хариулжээ. "За ойлголоо. Чи тэгээ бидний бүлэгт элсэй гэж ирсэн юм уу?" гэж толгойлогчийн туслах хэлэхэд нь "Дуртаяа зөвшөөрнө"
гэж Луижиг таньдаг байсан Феррузино Помпинаар Аннийн дээрэмчид зэрэг хашгиралдав. Тэгтээ би та нарын зөвхөн найз нөхөр байхыг хүсэхгүй. Тэгээ чи юу болох гэсэн юм? Гэж дээрэмчид гайхан асуухт нь би та нарын толгойлогч болохыг хүсэж байна гэж Луижи Вампа хариулв. Дээрэмчид учиргүй хохирлдов. Чи ийм хүндтэй байхаар ямар гавьяа байгуулсан хүн бэ? Гэж толгойлогчийн туслахыг асуухад нь би Кукумметог алсан. Худлаа гэвэл хувцс нь энэ байна. Бас өөрийнхөө болзоот охинд хормын хувцс бэлдэх гэж Сан Феличигийн ордныг шатаасан гэж Луижи хариулжээ. Цагийн дараа Кукумметогийн оронд Луижи Вампыг толгойлогчоор сонгосон байна. Гэж ирэхэд Франц найздан хонгор Альбер минь. Та одоо эрхэм Луижи Вампын тухай ямар сэтгэлдтэй байна да? Гэж асуухад домог үлгэр шил байна. Тийм хүн хизээч байгаагүй гэж Альбер хариулв. Домог үлгэр гэдэг чинь юу юм? Гэж Пастриныг асуухад нь домог үлгэр гэж нарцизм тайлбарлахад дэндүү удаан цаг хэрэгтэй гэж Франц хариулаад тэгэхээр эрхэм Вампа одоо Ромын орчноор ажил явдлан хийж байна гэж ярив гэж асуулаа. Өөрөдөө мөн нэгж дээрэмчин тэгж байгаагүйгээр омогтой төрөхгүйгээр хийж байна. Цагдаа нар барих гэж оролдоод чадахгүй байна уу? Яах ч аргалга. Хөдөө хэрийн малчид, Тэбрийн загасчид, эрэг орчмын хоройтой бараа тээж худалдаалагсатаа нөхөрлөдөг юм. Түүнийг уулан дэрж явхад гол дээр байж байдаг. Тэгэд гол дээр ирэхээр их далайд гараад явчихдаг. Эцэст нь Жило, Жанутри эсвэл Монте Кристо арал дээр гараад явчихлаа гэж бодоход буцаад ирчихсэн Альбано, Тиволи эсвэл Ричинд байж байдаг юм. Жуулчдаа ямараар харьцдаг вэ юм бол? Маш ердийн хотоос хэр хол байгааг харгалзан золиос төлөх 8, 12, 24 цагийн хугацаа өгдөг юм. Дараа нь хугацаа дуусахаар бас нэг цагийн хугацаа сунгаж өгнө. Энэ цагийн 60 дахь хувьд мөнгө төлөгдөөгүй байвал баримтлагдсан хүний туханд сум зоож эсвэл цээжинд нь хутга шаана. Тэгээд л гүйцээ. За Альбер, ямар байна? Гэж Франц хэлээд та Колизей руу гаднах цэцэрлэг дундуур нь явах хүсэлтэй хэвээрээ байна уу? Гэж асуулаа. Хэрвээ энэ зам үсгэлэнтэй сайхан бол мэдээж хэрэг шүү дээ. Гэж Альбер хариулв. Энэ үед 9 цаг дугарлаа. Хаалгонгойж хөтөж орж ирэв. Сүйх тэрэг ирсэн гэж хэлэхэд за тэгвэл Колизей руу явах уу та? Гэж Франц хэлв. Дэл Поплогийн хаалгаар уу? Эсвэл гудамжаар явах уу? Гудамжаар чөтгөр ав гэж Франц дуу алдав. Альбер 3 дахь тамхиан асаагаад найз минь би таныг арайч зоригтой гэж бодож байсан юм да гэж хэлв. Залуу хүмүүс шатаар бууж сүйх тэргэнд сууцгаалаа.